За үзэгчдээ өдрийн мэнд, сонсогчдоос өдрийн мэнд. Манай подкастын маш шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд мэдээж нэвтрүүлэг эхлэхээс өмнө та хэд маань заавал одоо эрсээ бүртгүүлээрэй гэж хүсэж байна. Тэгэхээр заавал YouTube-ийнхаа ерөө ютубер үзэж аваад заавал тэр доотлолт subscribe болон хонхоо заавал дараарай гэж хүсэж шүү. Тэгээд бид бас ийм гоё төсчин оруулж ирэхэд маш их өөр нөлөө үзүүлдэг ийм алгоритм байгаа. За тэгээд манай co-host Тэмүүлэн Тэмүүлэн. Тэгээд мэдээж манай хүндэт зочин Биндрия ирсэн байгаа. Тэгээд Биндрия маань болохоор одоо ер нь бол бас сүүлийн үед танигдаад байгаа Maza Coffee гэж одоо үндэсний кофе roastery Монголд одоо орж ирсэн байгаа. Тэрний үүсгэн байгуулагч. Тэгээд бид хэдийн урилгыг хүлээн авч ирсэн баярлалаа Биндрия. За баярлалаа. Урьж авч ирсэн баярлалаа. Биндрия мэдээж хэдүүлээ яриагаа бол мэдээж Maza-гаас л эхлүүлсэн дээр. Тэгэхээр ер нь яагаад энийг эхлүүлэх шийдвэр гарсан бэ гэдгээс эхлүүлээ яаж. Maza брэнд. Maza брэнд тийм. Ер нь кофе roastery гэдэг чинь өөрөө нэг юм шинэ гэх нэшин ер нь байсан. Гэхдээ ер нь бол яагаад гэдэг асуултаас эхэллээ тийм. Яг кофег болохоор аюу санаандгүйгээр эхэлсэн юм аа. Тэгээд кофе өөрөө яг судалж байгаад би өөрөө нөгөө нэг Urban Farmer гэх компанитай тэгээд тэр компани дээр ямар ч гэсэн нөгөө бүтээгдэхүүнүүд бас импортлж оруулж ирдэг тийм хүнсний компани байгуулсан. Тэгээд тэрэн дээр анх яг кофег оруулж ирээ гэж судалсан юм. Тэгээд судалгаа хийсэн чинь айгүй үнэтэй орж ирээдсэн. Тэгээд долларын хаан шинтрээс суулаад ер нь бол үнэ нь айгүй өндөр орж ирээдсэн. Тэгээд нэмэн өртөг шингэцэн үнээр орж ирээ. Тэгээд ер нь хуурагч үйлдвэр яагаад хийчих болдог юм те хууралтын үйлдвэр хийчихье гэд. Тэгээд судлаад үзсэн чинь бас айгүй хөөрхөн таатай. Ер нь бол айгүй боломжийн бизнес шиг санагдсан. Тэгээд тэрнээс анх эхлэлтэй. Тэгээд яг хийх гээд мэдээж тэгээд толгоонд кофе хийгээд ороод ирсэн. Тэнгүүд брэндүүдээ судлаад үзэнгүүд яг Монголд одоо бусад гадаадын орнуудад бол яг нөгөө өөрсдийн гэсэн үндэсний кофений брэнд бол байгаад байдаг те. Италид болохоор Lavazza, Elise те, Morgan Coffee, Pasha одоо тэгээ Вьетнам кофе гэхэр өндөртэй кофе ч юм уу ингээд бүгд өөрсдөө нэг юм өөрийн гэсэн кофений соёлтой. Тэгээд тэрийгээ дагаад брэндтэй байгаад байгаа байхгүй. Тэнгүүд Монголд яг Монгол кофений брэнд гэхээр бас яг байхгүй те мэдээж үйлдвэрлэж байгаа одоо хуурж байгаа газрууд байгаа ч гэсэн яг үндэсний тийм тодорхойлолттой брэнд ерөөсөй байхгүй байсан. Тэгээд бас соёл нь дөнгөж орж эхэлж байгаа. Тэгээд яг одоо энэ соёлыг түгээхэд бол айгүй гоё цаг мөчтөр таарад ороод ирсэн. Тэгээд яг тэр нөгөө одоо яг импортын бүтээгдэхүүнүүд тэгээд ниш зах зээлийн кофе одоо Монголдо үйлдвэрлэж байгаа кофенууд тэгээд тэр дунд одоо яг хүн болгонд хүртээлтэй тийм кофений үндэсний брендийг гаргах нь одоо зүгээр одоо гоё юм байна гэж тийм үндсэн дээр анх болохоор санаа гарч исэн. Тэгээд Бидрэгийн хувьд өөрөө ер нь яг кофенд аягүй дуртай юм. Одоо нэг хүмүүс бүр кофегоо дагаад хүмүүс ингэж байдаг шүү дээ тий. Өөрөө яг тийм төрлийн хүн үү эсвэл тийм пашнаас үүссэн үү эсвэл ингээд ямар өөрөө яг ямар яг кофен дээр бол үгүй би өөрөө кофе тийм сайн ууж чаддаг байгаагүй анх эхэлж байхдаа тэгээд кофегаа өөрөө судлаад би чинь ингээд юу ч мэдэхгүй кофе гэхдээ кофений бизнес хийнэ гэдтэй ингээд яриад угаасаа хийнэ гэж шийдсэн тэгэл судалгаа хийгээд явахдаа ер нь бол 4 жилийн хугацаанд юу яла ингээд маш олон мэдлэгтэй болоод ер нь гадагшаа айгүй их явдаг байсан тэгээд ойрд одоо Азад болж байгаа бүх нөгөө нэг кофений экспонууд дээр би очдог тий. Очоод за кофений яд энэ ногоон өрн ямар чтай за энийг яах вэ? Монгол руу та хэд ингэж оруулж яах вэ гэж сүултээ бүр нөгөө экспон дээр очоод би нөгөө айгүй их явдаг жил дараа 3-4 кофений экспо болоход очоод нөгөө Монголд нэг юм үйлдвэр хийх гэж байгаа юм ихтэй байна гэдэг. Тэгэл ордог гэсэн тэгсэн чинь сүулт Япон яваад тэгээд нэг ногоон өрийн экспортын компаниас авах экспортын компани тэрэн дээр очиад ингээд Монголоос явж байна гэдгсэн чи бинди баяр. Нөгөө Instagram-аар бичсээр хагаад бүр бүгд таньдаг болсон. Тэгээд бүр тэгтлээ явсан. Тэгээд нөгөө хэд чинь бүр ажилтаа дуудаад нөгөө нэг Mongolian coffee girl гэдэг тэгтлээ хүмүүсийг бүр нөгөө яатсан зайдаж ингэж те coffee гэж явсан. Тэгээд ер нь бол тэгэж анх кофений гараагаа эхэлсэн. Тэгээд кофе ууж чаддгүй гэвэл одоо бол би ууж чаддаг мэдээж өмнө нь бол тэгэж яг сонирхож тэгэж яг амталж уудгүй зүгээр л нөгөө кофе шопоос аваад уучдаг тийм хэрэглэгч байсан. Манайч бол одоо ингээд бас кофений соёл гэж одоо ярина шүү дээ тий. Сая Биндрээ өөрөөс дурдлаа тайминг аягүй чухал тий. Сая хэдэн он гэж ярих вэ Мазаг? Мазаг ч одоо яг 25 он гэж. Тий 25 оны 12 сард эхэлсэн тийм. Тэрнээс өмнө ч одоо рок ингээд роостеринууд ч ер нь кофе чейнүүд маш олноороо орж ирсэн шүү дээ. Нэг хэсэг ингээд мөнх шиг болсон тий. Тэнгүүд ингээд тэгэл ингээд ажиглаж байхад ингээд хүмүүс өөрсдөө ингээд кофе уух сэтэл нь айгүй их болсон. Янз янзаар уух болсон тий. Нөгөө нэг cold brew гэдэг ингээд янз янзаар ууж байгаа. Тэнгүүд одоо яг роостери орж ирснээр энэ чинь бас ингээд customer нь хоёр салаа явчихж байгаа шүү дээ. Нэг нь болохоор нөгөө кофе шопуудтай кофегоо одоо
үрийг өгөх болно. Нөгөөт нь болохоор яг нөгөө хэрэглэгчд гэдэг хоёр сегмент ингээд тусдаа салаа явна тий. Тэгэд одоо үүсгэн байгуулсан тэр хоёр лайн маань ямар шгүй хэмжээтэй явж байна. Ер нь хэр вэ гэдгээс бас тоо дуртвал ямар шгүй хэмжээтэй гарч ийн гэх юм уу тий. Яг уу кофений зах зээл өөрөө яг ногоон үрийн дангаар нь авч үзэх юм бол түүхийд нь өөрөө нөгөө жимснээс гарч ирдэг тэр ногоон үр гэдэг юм байдаг байхгүй. Тэгээд тэрийгээ бид нар одоо бусад одоо тэр тариалангийн талбайгаас нь оруулж ирээд эндээ хуурж боловсруулад одоо монгол хүний амтанд тааруулаад тий тэгээд одоо бүтээгдэхүүн болгоод гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр хууралтын процессыг бид нэр үйлдвэрлэл гэж хэлээд байгаа. Гэхдээ тэр маань зөвхөн хуураад гаргацдаг биш, ард нь бас маш олон одоо процессыг явагдчихдаг тий фармасаа авахлаад Монголд ирээд үйлдвэрлэл хүртлээр нэлээд олон процесс дамжлага явж идэг ийм бүтээгдэхүүн байгаа даа. Тийм тэг нөө Этиопийн одоо Этиоп Вьетнам ч юм уу те ногоон өрнүүд хаанаас их ирдэг юм? Ер нь бол coffee belt гэдэг одоо нэг хэсэг бүлэг хэсэгт л одоо оригинуудад л кофе ургадаг. Тэгэхээр одоо газар болгонд урахгүй шүү дээ. Италийн кофе гэхэд Италид бол кофе ургадаг. Тэгэхээр одоо хамгийн их одоо кофег одоо фарм хийж байгаа газар бол Бразил. Тэгээд Бразил байна, одоо Вьетнам байна, Этиоп байна. Этиопч одоо кофений хамгийн анхны кофе одоо гарч ирсэн. Экватортой ойрхон байж ургаад байна. Уур амьсгал. Уур амьсгал нь тэгж белт нь тэгж явж байгаа. Саяны ярьж байгаа бүсчил гэдэг нь бол экватортой ойрхон уу тийм. Саяны нэлээ олон улсын ингээ кофенуудыг сая бүгдээрээ дурдлаа шүү дээ. Тэрэн дээр ялгаанууд нь юу гэдэм бэ? Одоо аль улс өөрсдийн брэнд өсгөж ийн гэж шүү дээ. Тэр нь зүгээр л хойно улсынх нь нэр байгаа болохоор ингээ тусдаа брэнд болчиход байна. Эсвэл ялгаруулууд байгаад байна. Одоо жишээл Вьетнамыг би санаад байна. Вьетнамд очиод би явах чахад хүмүүс Вьетнам кофе гоё штэ гэдэг хүмүүс бүр яг зорж аваадсан баг. Тэр ялгарл нь хууралтан дээрээ брэндүүд нь өөрчлөгдөд байна уу? Эсвэл урах тэр газраас болоод байгаа юм уу? Яг кофе гэх юм бол тэр чинь бас яг онцлог байгаа даа. Яг нөгөө оригинарыг ярих юм бол кофе ургадаг газрын онцлог гэж бол байгаад байгаа. Нэгттэй. Тэр маань болохоор Бразилд ургаж байгаа кофенууд илүү нөгөө самарлаг амттай, шоколадны амттай байдаг бол Этиопт байгаа нь илүү жимслэг амтыг гаргаж идэг ч юм уу тий. Ингээд өөр байгаад байгаа тий. Тэгээ буцаагаад яг ингээд нөгөө орон орны соёлыг ярих юм бол Вьетнам кофег сайдаа ярьлаа тий. Вьетнам кофе ч өөрөө робустагийн орон гэж явдаг тий. Робуста одоо арабика робуста гэдэг ингээд төрлөөр кофенууд өөрөө яж хат робустаг илүү одоо ургуулдаг. Тэгээд тэр утгаараа одоо кофеныхаа амбуламж нь илүү өндөр, илүү хүчтэй кофе уудаг. Тэгэхээр Вьетнамын кофений соёл болохоор илүү тийм нөгөө хүчтэй кофений соёлтой гэж хэлэх юм бол тий. Тэнгүүд Италид болохоор нөгөө эспрессо гэдэг трендийг гаргаж ирсэн. Тэгээд буцаагаад лайфстайлдаа яг шингээж өгөөд энэ чинь нэг юм тий. Зөвхөн өдөр тутмын хэрэглээ болгоод өглөөдөө уудаг тийм бүтээгдэхүүн болгочод байгаа. Тэнгүүд бусад орнууд ер нь орнууд ялгаатай тий. Одоо жишээ нөгөө Хятад одоо яг тренд болоод одоо Хятад ч өөрөө цайны соёлтой уус шүү дээ. Амар олон жил цай гэж явжсна. Гинт одоо сүүлийн хэдэн жилүүдэд бол маш хурцтайгаар одоо кофений соёл руу нэвтэрч орж байгаа. Тэгээд зах зээл нь өөрөө жилийн 25 тэрбум долларын ганц хятадх уу? Зөвхөн хятадх тий. Тэгээд тэнгуут яг хятадууд бол айгүй чанартай кофе ийгээд байгаа. Шанхай бол баг Японы араас орж байгаа specialty кофегоор хамгийн сайн явж байгаа гэдэг ч шүү дээ. Тэгэхээр бүгд өөр байгаа даа. Яг трендээ ярих юм бол янз янз. Одоо Солонгос гэх юм бол яг кофе гэхээсээ илүү кофе шопын нөгөө тренд нь илүү дагцсан. Тэ нөгөө нэг юунуудаа консюмераа харж тэдэртэй юм нэг юм ямар яадаг ч ай тухтай байдлыг тийм харсан тийм тэгэнгүүт чинь юу болохоор хятад чинь болохоор mass production supply chain зайтай тийм тэгэнгүүт тийм хурд тэгээ инновац тийм ингээд application based энэ төр гэдэг тэрүүгээр айгу өөр байгаа даа. Монголтой баяр. Манай Монголын харин тийм Монголын яаж юм? Монголынх одоо яг дөнгөж эхэлж байна. Одоо тэгээд ирээдүй бол айгу гоё харагдаж байгаа. Хүмүүс одоо сая яг нөгөө ай тухтай дэлгүүрүүд орж ирсний дараа бол Монголын одоо кофе хүмүүсийн одоо кофе уух хэрэглээнд маш их өндөр болж байгаа тий. Тэгээд маш хямдхан үнээр одоо чанартай кофег ингээд тав алхаад авах боломж бол гарсан тий. Монголын зах зээл дээр бол ер нь бол 70% нь instant coffee буюу хөдөө орон нутагт бол ихэнхдээ нөгөө найрка гэж ярьдаг. Тийм одоо орж иж байгаа бүтээгдэхүүний 70% нь бол дандаа найрка байж байгаа. 30% нь одоо импортын бүтээгдэхүүнүүд тэгээд бид нар шиг одоо
үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр room одоо цаашаа өргөж тэгэхээр эн чинь буцаагаад яг нөгөө кофений хөгжилтэй орнууд чинь жишээ нь 30% стандарт 70% одоо яг үрлэн кофе хэрэглэдэг байна. Тэгэхээр чинь тэнд ингээд дахиад 70% спейстэй ингээд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр нэг 5-10 жилийн дараа гэхэд бол Монголын кофений соёл бол аюу гой болчихно гэж харагдаж байгаа. Тэгээ би Masa брендийг хийхдээ нөгөө яасан брэнд strategist урьж авчираад бид нар аюу олон хоногийн workshop хийгээд тэгээд яг нөгөө кофе шопуудаар яваад дэлгүүр дээр ороод нөгөө хэрэглэгчний зан төлөв юу ямар байна, ямар кофе хүсэж байна те яг аль түвшин дээр очсон байгаад бид нар яг хэрэглэгчд юу дутаад байгаа гэдгийг аюу сайн судалгаа бейст гаргаж ирж Масаг хийжсэн. Тэгээд тэр Нидерланд ч бас өөрөө кофегаараа бас нэлээд алдартай кофе нэлээд уудаг ард түмэн шүү дээ те. Тэгээд expectation бол нэг өндөр байгаагүй тэд нэр яг ирээд тэгсэн чинь яг ингээд өөрөөсөө бид нэр кофе шопуудаар ороод бүх одоо Монголын кофе шопуудаар очоод одоо яг хэрэглэгч нартай очоод уулзаад та нар яг яагаад кофе уудын те яагаад кофе шоп ордын яг ямар төрлийн кофе та нар уудгийн ч юм уу те бүгдийг ингээд асуугаад яг тэгэж явсан тэгэнгүүт юу гарсан бэ гэх тэгэхээр яг одоо Улаанбаатарт амьдарч байгаа манай залуу үед бол яг кофенийхэн соёл нэг төвшин ахихад бэлэн болцсон. Өөртөө яг жинхэнэ кофе хүсэж байна. Тэгээд дээрэс нь нэмэх нь одоо үндэсний кофе гэдэг юм байхгүй байна. Бид нар юм үн цэнтэй бүтээгдэхүүн хэрэглэмээр байна те. Ингээд зүгээр л нэг ингээл chain coffee shop-уудын кофег уухаасаа илүү бид нар юм гоё specialty coffee илүү юм нэг чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэмээр байна гэдэг тийм нийт нь бол үүссэн байна гэж гарсан. Одоо Бимба дээр шууд бас Бимба яадаг вэ? Кофеин дээр чи яг ийм брэндүүдээр нь ялгаж кофегаа авч гинөө эсвэл зүгээр л кофе харагдвал авч байгаа юу? Нас би их бас нэг тийм кофе уудаг төрлийн хүн биш. Гэхдээ ер нь бол ингээд 7 хоногт баг 2-3 удаа л уух шаардлагаас гарчаад байна. Уулзалт гэдэг байгаа тийм. Би бол одоо кафе Верниано гэдэг нэг бас Италийн чейн ороод ирсэн байгаа. Багаас найзын хийдэг газар. Тэгээд тэр тентхийн кофе бусад газруудтай харьцуулаад хамаагүй өөр хамттай байгаа да. Тэгэхээр ер нь би ингээд тэр брэнд рүү илүү дагнаж байгаа юм. Одоо манай офис ч гэсэн supply нийлүүлэлтээ тэрнийхээс авдаг юм уу те. Тэрийг нөгөө өөр брэндээс чи илүү гоё гадаа гэдэг шүү те. Тэр хамт нь яг юу нь чамд гоё санагдаад байна. Яг те. Би ч нөгөө нэг яг тэр кофе уугч төрлийн хүн биш болохоор хамтуудыг бол бүгдийг ялгаж мэдэхгүй. Гэтэ зөвхөн минийх болохоор юм тийм medium roastтэй арай нэг тийм зөөлхөн хамттай бөгөөд тэр нэг технологийн яг усыг бихэд хит халуун биш. Яг нэг таарсан тий. Pressure нь илүү бас таарсан яг гараад ирсэн нэг баланс нь сайн тааруулсан. Тийм кофег би одоо гоё гэдэг байгаа. Минийх бол. Тэрнээс биш нөгөө тэр брендийнх нөгөө Robusta эдэр гэж ялгаж малгаж байгаа бол байхгүй. Тийм. Nice. Сая нөгөө түрүүн B2B, B2C-г асууж ирсэн тий харилцагч руу Masa дээр яг та хэд маань аль тал руугаа илүү явж байгаа. Компаниуд руу нийлүүлэх тал руугаа яваад байна уу? Эсвэл шууд харилцагч нар дээр очих дээр. Тэгээд кофе чейнүүд яаж хүлээж авч байна? Бас тий. Кофе чейнүүд болохоор ихэнхдээ юу юм бэ лээ. Одоо яг Монголд орж иж байгаа кофе чейнүүд нэг бол өөрсдөө хуралдаа хийдэг. Нэг бол одоо гадаадаас яг тэр чейнүүд нь өөрсдөө кофегаа тийм авчирдаг. Тийм байгаад байлээ. Тэгээд яг ярих юм бол манайх чинь мэдээж бөөний худалдаа илүү сайн явж байгаа. Тэгэхээр одоо компаниуд руу нийлүүл, кофе шопууд руу нийлүүл. Тэгэхээр бид нар чинь сартаа 3500-аас 5000 кг оролцоолттой хуурч идэг. Тэр нь цаашаа кофе шопууд руу явж идэг. Тийм байгаа. Буцаагаад Masa болохоор яг Masa-гийн онцлог нь болохоор бид нар Монгол болохоор нөгөө гэртээ бол гэрээ хэрэглээ айгу бага. Ихэнх хүмүүс хаана кофе шоп, кофе уугаад байна гэхээр офис дээр ууж байгаа. Тэгээд кофе шопуудаас сууж байгаа. GS интерес аваад уужж байгаа тий. Тэнгүүд яг гэртээ хүн зорж аваад хэрэглэн айгу бага. Тэрийг хаанаас харж болно гэхээр нөгөө юунууд дээр очихоор одоо супермаркетууд дээр очиод кофе авах гэхээр танаа 1 кг-ийн савлгаатай тий. Гэртээ кофе уудаг, гэртээ хэрэглэдэг хүмүүс бол жижигхэн савлгаатайг авахыг хүсэн шүү дээ тий. 1 кг-ыг аваад 2 сар гаруй хадгалсан тий. Нэг хүн амьдардаг бол тэгэхэд тэр чинь онгойлгох тусамд одоо чанар нь мод нь freshness нь алтан тий. Тэнгүүд бидний хийсэн юм нь бол Masa бол яалтчгүй одоо хүн болгоны гэрт айл болгонд одоо байгаасаа гэсэн утгаараа яг айгүй хэрэглэгч нарын харж одоо хийсэн бүтээгдэхүүн байхгүй бидний савлгаач гэсэн айгүй жижигхэн 250 грамтай бид нарт опшн байна 400 грамтай опшн байна 1 кг-тай опшн байна тий энэ чинь нөгөө хүмүүс 1 кг-ыг авч ирснээс одоо оюутан хүн гэхэд тий ингээл цалин хэд авдаг вэ Монголд цалин ямар байгаа вэ тэгэхээр 1 кг-тэй нэг юм 85,000-аар кофе авах уу эсвэл 33,000-аар авах уу гэвэл 33,000 л авна шүү дээ тий тэгэхээр яг тэрийг ч гэсэн бодож хийсэн тэгэхээр Masa маань бол яг одоо
илүү гэр хэрэглэнэ. Одоо биш Mazda-гийн тэр 200 татаа бүтээгдэхүүн маань илүү гэрт зориулсан бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр mass production бол байнгын явагдаж байгаа. Бид нар одоо илүү тэгвэл таад манай distribution тал руугаа анхаарч байгаа юм байна тий. Окей. Сая Монгол гаднаас одоо дийлэх газрууд бол одоо анх эхэлж байгаад ялангуяа тий нөгөө энэ анхны нөгөө Солонгос эдэн брэндүүд бас тэд нар бол дандаа импортлж ирсэн шүү дээ тий. Тэнгүүд одоо Монголд ингээд өөрсдөө ингээд хийдэг болж байна. Гингүүд кофений үн өөрөө буурах уу? Эсвэл зүгээр чанар сайжирч байгаа юу? Одоо анх кофе орж ирэхэд 8000-аар кофе ууна гэдэг чи юу яриад байгаа юм бэ? Хоол ах үнээр кофе ууж ийн гэдэг ингээд нэг анхаа чи нэг юм шокорсон шүү дээ нөгөө нарко уус урцуулж байгаа. Тэгээ одоо бол тэрийг ойлгодог болчихно. Гэхдээ энэ кофений үн ер нь л ингээд нэг 8-10 мянгаараа байгаад байх юм уу? Эсвэл энэ яг Монголд ийм үйлдвэрлэдэг хүмүүстэй болсноороо үн буурах уу? За яг тэр ч одоо юу гэж хариулах юм. Одоо импортын бүтээгдэхүүнүүд, импортын кофе чинь болохоор орж ирэхэд одоо маш олон хүчин зүйлсүүд байна. Тэр чинь нэмэн үрдэг шингэсэн байна. Логистик орсон байна. Тэгээд нөгөө юу орч долларын ханшнаас хамаарат одоо тэр чинь байна. Дандаа өсөлттэй байна гэж байна шүү дээ. Тэгэхээр яг импортоор орж байгаа бүтээгдэхүүнүүд бол нэг 95,000-аас 120,000-ын хооронд 1 кг байдаг бол яг дотооддоо хуурж байгаа кофенууд бол нэг 65 ч арайш нэг 70,000-аас 85,000 хооронд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол илүү тэг хямдхан байгаад байгаа. Гэхдээ яг энийг бол бид нар байнгын тогтмол барьж чадахгүй. Яг гэвэл ногоон өрийн түүхий одоо ногоон өрчөд түүхий байгаад шүү дээ. Энэ түүхийд чи өөрөө дэлхийн одоо түүхийдийн одоо арилжаалагдчихдаг тийм нөгөө нэг түүхийдийн бирж дээр арилжаалагддаг бүтээгдэхүүн байхгүй. Тэгэхээр одоо нөгөө нэг үнээрээ жилжингээ байхгүй тэнцэж байгаа айгүй олон хүчин зүйл одоо хамарч байгаа одоо логистик байна одоо тэгээ цаг уур байна тий одоо ургацаа сайн хурааж чадахгүй бол тэр чинь одоо demand нь байгаад идэг тий supply-аад нөгөө байхгүй байгаад их магадлал байгаад байна одоо тэгээ геополитик тий ингээл улс төрийн одоо шалтгаанаас болоод одоо тий гацах тий порт дээр удаан гацах одоо жишээ нь Оросоос Бразилууд бол ихэнх нөгөө нэг юугаа авдаг, бордогоо авдаг гэж байгаа хгүй. Тэнгүүд одоо энэ айманаас болоод бордонууд авч чадхаа болсон. Тэрнээс шалтгаалаад одоо кофений ногоон өрийн нөгөө ургац муудсан ч юм уу тийм шалтгаанууд байгаад байдаг. Тийм тэгээ ургац муудангууд том компаниуд яадаг гэхээр ургац муудах ч байна гэдэг айгүй ихээр нөөцлөд авчдаг. Тэнгүүд одоо тэгээ буцаагаад биднэрт хүлцээгүй болоод ирэхээр дахиад ингээд өсөөл ер нь бол ингээд сүүлийн намайг анх эхэлж байхад кофе 1 кг ногоон үр $3, $3.5 гэсэн чинь түрүү жил бүр $8 болсон заяа. Тийм тэгээ одоо буугаад нэг $5.5-аас $6 дээр ирж байгаа. Тэгээ энэ жил бол ургац айгу сайн байгаа гэж харж байгаа. Powered by Mongolia Talent Network. We focus on you. Одоо нөгөө roastery оруулж ирэхэд чинь үйлдвэрлэл орж ирж шүү дээ давхар. Тэр нь нэгдүгээр хаанаас оруулж ирсэн. Яг энэ roastery машин те ямар үйлдвэрлэлийн машин хаанаас орж ирсэн машин ажиллаад байна. Тэгээд түрүү нэвтрүүлэг ихтэйс өмнө хэдүүлээ ярилцж ирсэн. Хүмүүс ингээд трейн хийж байгаа, хийгдэж байгаа гэсэн те. Энд чинь ингээд бас айгүй үнцэнтэй зүйл бүтээгээд байгаа байхгүй бизнес. Шинэ мэрэгжил авсан. Тэрний талаар хаалцаж. Манай яг тоног төхөөрөмж гэх юм бол бид нар Probat гэдэг одоо Германы тоног төхөөрөмжийг ашигладаг. Энэ тоног төхөөрөмж нь бол яг том компаниуд бүгдээрээ л Probat-ыг хэрэглэдэг. Хамгийн сайн нугасаа Probat. Тэгэхээр яг тэр технологи одоо lifetime guarantee өгдөг. Одоо тоног төхөөрөмж ахгүй тий. Тэгэхээр тэрийг хэрэглэж байгаа. Тэгэхээр эн чинь л өөрөө бид нар одоо Монголд ийм чанартай бүтээгдэхүүн хийх бас нэг хүчин зүйл нь болчиход шүү дээ. Ийм гоё одоо хуурагч машинтай хахад бол тэгээд өрн бас ингээл оёж хахад бол асуудалгүй шүү дээ тий. Тийм үйлдвэрлэл гэдээ ярьж шүү дээ. Монголд яг үн цэнд бүтээж гин гэдээ тэгж байгаа тий. Хүмүүсийг би бас энийг айгуу сайн ойлгоосаа гэж боддгийг хүмүүс намайг бас Mazda гэж яриад би өөрөө чинь бас нөгөө сейлсээ хийгээд явна жижигхэн компани юм чинь дөнгөж эхэлж байгаа юм чинь хамаг продукт аваад байгууллагууд дээр очиж та манай Mazda гэж ярьж байгаа ш. Тэнгүүт одоо хүмүүс нөгөө үйлдвэрлэл хийж гэн гэж юусоо хүлээж авдаггүй юм билээ. Эний чинь би зүгээр савлаад зарж байгаа бүтээгдэхүүн гэж бодсон шүү дээ. Ногоон үрчин юм байт юм уу? Тэг кофе чи юм юм уу? Би өстой ингэж бодож байгаагүй юм байна гэл те. Яг ингэж идэг. Тэгэхээр дотооддоо бид нэр үйлдвэрлэж байгаа би юу ярих гэж байна. Тэгвэл компаниуд яг тэгжсэн те. Тэр нэг өмнөх тренд байгаад. Тренд гэх нь компани нэр мөрийг нэлээд яг. Гэхдээ нэг анх яг ингээд хүмүүс Монголд гоё roastery хийчих чинь тэр гэсэн чинь зүгээр шууд бөөнөр нь ууталж орж ирээд өөрийнхөө брендийн уутанд хийгээ зарцсан байхгүй. Тэгээ тэр гарч ирээд тэрнээс болоод одоо хүмүүсийн толгойд тэр одоо тэгээд хэлчихэр чинь надад бас та ингээд
яагаад ингээд өөртөө бас бизнес хийж байгаа хүмүүс ч гэдэг ингээд яагаад дотоодынхаа үйлдвэрлэлийг дэмжихгүй байгаа даа. Тэгэл бид нар ингээд гадаадын импортын бүтээгдэхүүн хэрэглэдэг шүү дээ. Тэр нь ингээд бид нар ингээд хамаагүй хямдхан үн өгчөөтэй ингээд чанартай бүтээгдэхүүн гэдэг бид нарт итгэхгүй байгаа байхгүй юм те. Тэр чинь бас нэг асуудал болчиход байгаа. Яалтчгүй Монголдо үйлдвэрлэж байгаа юмс чанаргүй гэдэг нэг тийм ойлголт бас нийтэд байгаад байдаг юм шиг санагдаад байгаа. Чанар дээр нь шууд ярихад Монголд үйлдвэрснээр чанар сайжирч байгаа гэж ярьж байгаа шүү дээ. Тэр яг аль утгаараа тэгж байна вэ? Одоо тийм логистик талаасаа юм уу эсвэл fresh тийм одоо аль талаасаа яг за үн бол ерөнхийдөө доктортой ингээд баригдах юм байна Монголд хийж байгаа. Гэхдээ ингээд нөгөө юуныхаа юугаар савлах юм байна. Тэгвэл Монголд хийснээрээ одоо харилцагч нарт өгж байгаа даваа тал нь яг чанар тал дээр юу нэг байгаа вэ? Чанар тал дээр гэх юм бол бид нар одоо яг freshness-ыг барьж өгч чадчихээн те. Тэгэхээр өөрөө кофе ч өөрөө яг нөгөө freshness амар чухал ингээд удах тусмаа одоо тэр нөгөө гоё амт үнрээ алдчихдаг бүтээгдэхүүн баггүй юу. Тэнгүүд одоо дахиад импортын бүтээгдэхүүн гэж ярихад импортоор орж ирж байгаа кофенууд чинь тэндээ бас яг адилхан процессор ингээд үйлдвэрлэж байгаа. Тэгээд агуулга дээр очиод тэгээд захиалга хийгдээд Монгол руу одоо далаагаар яваад тээвэрлэгдээд ирээн дээр ирээд тэгээ орж ирээд тэгээ дахиад нэг агуулга дээр очиж гин те. Тэгээд борлуулалт нь гарч ийн гэхээр ингээд бодоод үсгээр ингээд ядаж багтаа нэг 3-4 сарын хугацааг тийм хугацаанд одоо болцсон үйлдвэрлэснээс хойш 3-4 сар болцсон бүтээгдэхүүн байгаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт бид нар өөрсдөө яаж юм гэхээр яг өдөртөө хуураад тэгэл бэлэн болгоод гаргаж чинь те. Гэтэ бид нар бас нөгөө амраадаг л да кофегоо. Яг нэг 7-оос 14 хоног тэр одоо кофений хамгийн гоё амттай тийм чанартай бүтээгдэхүүн байж байгаа. Тэгэхээр яг нөгөө харилцагч нараа мэддэг болохоор яг энэ хугацаанд авна гэж бодох юм бол бид нар 14 өдрийн юм хуурчаад бэлтцсэн байж байгаа. Тэгээд явуулдаг. Тэгэхээр одоо онгойлоход бол тэр үнэр интервал шал өөр байж байгаа юм чинь тий. Тасархаа шүү дээ. Шал өөр гэдэг юм билээ тий. Тэг крем маань өөр гарна, тэр амт нь өөр байна, үнэр нь өөр байна. Тэр чинь зөвхөн амтлахаас гадна тэр үнэрхүү үнэрлэх мэдрэл хэмжээнд хүртэл нөлөөлдөг. Бид одоо roastery хийж байгаа шүү дээ. Одоо medium roast, light roast, deep roast гэх одоо нэг шатлууд нь дээш явдаг шүү дээ. Тэр шат миний одоо мэдж байгаагаар шатлал нь дээш явах тусам нөгөө аюу амт нь илүү хүчтэй болоод кофеин ихсэж байгаа юугүй юу? Тэр яг тийм bias ер нь бол үгүй гэдэг. Үгүй. Олон юм шалтгаалтай юм байна. Яг л одоо нөгөө roast хийж гэн гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо хуурж гин гэсэн үг тийм. Тий, хуурж гин. Тэгэхээр одоо махыг жишээ нь одоо овент хийгээд одоо dark roast гэх юм бол бүр хар болтол нь одоо well done болгож штэ. Тэгэхэд тэнд юу үлдэх үедээ махал үлдэн амт байх уу, шүүс байх уу байхгүй штэ тий. Яг үр яг адилхан байхгүй. Тэгэхээр medium light roast, medium тусмаа одоо тэр яг үрнийх нь онцлог тэр амтууд нь чимслэг амт гэдэг яриад байгаа. Тэгээ тэр нэг цааш вино шиг амтууд нь илүү гарч идэг, илүү эсэглэн байж идэг ч юм уу те. Тэгэнгүүт буцаагаад ингээд medium dark to dark roast гэхэр ч одоо дотор нь байгаа бүх юмыг байхгүй болгоод одоо ингээд тэрийг ямар төрлийн хүмүүс удаа. Тэрийг одоо монголчууд дууж जैन те нөгөө яг одоо яг таашаадаг амт гэдэг юм бол инстант ч өөрөө яг тийм бүтээгдэхүүн байхгүй юу? Тийм үү. Тэгээд нөгөө яг нөгөө сурцсан амт нь яг таньсан амт нь тэр нэг юм хүчтэй гашуун те тэрийг яг инста амар чанк кофе гэж яриад байдаг шүү дээ те. Тэгэхээр робуста өөрөө робуста гэнэ инстант кофе нь яадаг гэхээр ихэнхдээ нөгөө одоо муу зэрэглэлийн өрнүүдийг нийлүүлж агаад те тэнд чинь ингээд бутлаад явах эхлээд хуураад те тэгтээ бүр юм dark roast болтон бүр хар болтол нь хуураад ямар ч амтгүй болгож агаад бутлаад тэгээд нэмээд нөгөө powder сүү тэгээд нэг чихэр хийгээд тэгэл өгж байгаа бүтээгдэхүүн баггүй тэгэнгүүт тэр чинь нэг юм гашуун түлэнхийн ам тэмтэн байгаад байна шүү дээ. Тийм монголчууд яг тэрийг уугаа сурцсан болохоор ч юм уу яг жоохон гашуун түлэнхий тэгээд нэг араас нь нэг жоохон зуурж байгаа амтыг энэ амар гоё кофе гэдэг. Тэгээд нэг medium roast энэ төр хахаар энэ сул кофе байна гэдэг. Medium light байх тусмаа кофений хагаламж нь өндөр байна. Тэгээд dark хууралттай болох тусмаа кофений хагаламж илүү бага байдаг. Ер нь тэгвэл instant coffee ч юм бол баг хаягчижсэн юмэг төгсгөлийн шат дээр нь хавжраад бутлаад арай хаягчижсэн ч биш л. Тэгэхгүй одоо гэхдээ жишээлбэл компотыг яг зөв жишээ авах. Компот дээр ингээд бид чи компот гоё гэл багаас одоо ингээд идэл ясан штэ. Тэрсэн чинь нөө хаяг сортлогдоод зүгээр шууд зарж болохгүй жимснүүдийн компот болгох юм байлаа штэ. Яг тэрэн шиг л юм сорт яваад байна гэсэн үг штэ. Сорт явжлаа баг тий. XM-ийн харилцагчид демо дансараа буюу бодит бус хөрөнгөөр 7 хоног бүрийн демо тэмцээнд орж бодит мөнгөн шагнал авдаг байна. Та мэдээгүй байсан уу? Өөрийгөө ч сороод шагналын сангаас ч хүртэх гайхалтай боломжийг XM бүрдүүлжээ.
Description хэсэгт байх холбоосоор ороод туршаад үзээрэй. Big Fair Human XM. Мазала гэдэг брэндээ өөрөөс нэр бас айгүй гоё те тэндээ. Тий. Сонсохоор л угаасаа аммаарч юм шиг те. Австаач юм шиг те. Бас тэгээ би ингээд сайн биднэрийг ярьж байгаа сонсоод айгүй сайн судалгаан дээр үндэслэл гаргаж ирсэн брэнд байна гэдгийг мэдэгдэж байна. Тэгээ Мазала гэдэг нэр бас айгүй гоё нэр хоолд сонгосон байна те. Тэр нэрийг тэр судалгаа хийсэн байгууллага гаргаж ирсэн үү? Эсвэл өөрөө Би ер нь бол манай аав яг санааг нөхсөн. Тэгэд би нөгөө кофе хийж байгаа, судалгаа хийж байгаа гэдгийг бол аавдаа ярьжсэн, мэдчихсэн. Тэгээд яг кофений үйлдвэр хийнэ гэд зорсныхаа дараа бол заад ямар брэнд гаргах уу гэл ингээл бодож байгаа шүү дээ. Тэгээд яг үндэсний брэнд байх хэрэгтэй гэдгийг бол хийжсэн. Тэгэхээр нэг юм Монгол үндэсний химайг, соёл бол Чингисийн тийм брэнд байх хэрэгтэй гэж бодож ирсэн. Тэгээд манай аав манад ирсэн нэг тэгээд бит хоёр орой юм яриад сууж байгаа л би ажиллаа яриад нэг кофе юм байна. Би нэг юм хийх гэж байна. Гэтэ яг зүгээр нэг брэнд гаргачихгүй юм гоё үн цэнтэй гоё брэнд хиймээр байна. Тэгээд энд нэг юм Монгол өв соёлыг оруулсан эсвэл тийм нэг тиймэрхүү юм хиймээр манай аав айгүй хөдөө явдаг. Тэгээд зураг авдаг байхгүй юу. Тэгээд танд тийм гоё газрууд байна уу? Яаж юм те? Юу нь яавал зүгээр бол одоо эсвэл юм Монгол уул моолны зураг мөр юу байвал зүгээрээ гэж ярихгүй юу. Тэгсэн чинь аав бодож очсон. Чи тэгвэл Мазала багваг сонирхоод үзээч те. Тэгээ Маса гэдэг хэлчихгүй гэл тэгсэн байхгүй. Тэгээ шууд Маса гэл нэрээ тийм байна болж байгаа гэл. Тэгэл Мазалагаа уншаал ингэнгүүт нэрэл хүү эн чин те ингээд дэлхийд 50 ширхэг үлдсэн зөвхөн Монголд байдаг те. Ийм багваа гэд ер нь яг тэгээд нөгөө брэнд стратегист анх одоо нөгөө видео кол хийгээд ярихдаа Маса гэдэг нэр энэ нь болохоор Мазала Bear-тэй те ингээд буцаагаад одоо Мазала Bear гэдэг одоо худалдаа авалтын нэг өн Мазала санд очиж байгаа бас нэгэн кофегоос гадна бас нэг юм тийм үү те. Яг тийм нэгний хариуцлага хүрээнд тиймэрхүү юм хиймээр байна гэдэг санаан дээр эхэлсэн ах. Тэгсэн чинь брэнд стратегист нэстэ тгий наачаста хамгийн амар гоё санаа байна. Тэгээ над Мазала Bear ч өстой гоё юм байна. Би наадах чинь шууд хийн гэл. Тэгэл баг дараа 7 хоногт плед аваад хүрээд ирсэн. Өөрөө бүр амар passionate тэрэндээ. Тэгээ Мазала Баава гэдэг юм одоо гадаад хүмүүс тэгж амар хайрлагдж хахад Монголд бас тэгээ бүр л илүү одоо явж байгаа гэж бодож байгаа тийм. Тэгээд хийжсэн. Тэгээд яг ихний санаа нь тийм байсан. Яг тийм нөгөө хандгийн юм хийжээ. Тэгээд бид нэр за манай нөгөө брэнд стратегист ирлээ. Тэгээд бид нэг workshop хийсэн нэг юм 20 хүн авчираад тэгээд одоо том компани борлуулалтын менежер, маркетингийн менежерүүд байгаа. Тэгээд нэг юм зүгээр одоо сонирхлоороо ирж байгаа хүмүүс байгаа. Тэг ингээд айгүй олон хүмүүстэй. Тэгээ workshop хийгээ за Masa гэдэг нэртэй брэнд гаргаж байна. Утга санаа нь Mazala Bear ийм гэдгсэн чинь ерөөсөө дэмжигдээгүй. Хүмүүс яг монголчууд гэсэн чинь юу гэсэн гэхээр одоо Mazala Bear чинь бол цуудах асуудал шүү дээ. Монголд айгүй олон те шийдэх асуудлууд байна. Бид нэр ингээд те төгжрээтэй тэгэл эмнэлэг одоо өвөл болохоор эмнэлэг томлог хөөхт гэл ингээд бодох асуудал зөндөө ахт над Mazala чинь ингээд бүтггүй. Тэгээд Mazala гэдэг нэртэй брэндүүд гарах гэж зөндөө үзчихсэн пи байсан гэсэн те. Гэтэ хизээч ер нь явдггүй маа. Наадхаа ер нь болоо гэдэг ер нь айгүй тэгж орчихсан байхгүй. Тэгээд яг би болоо гэдэг оройн нөгөө брэнд стратегисттэй хоёлоо яриад яах вэ гэдгсэн чинь харин тийм ээ гэдэг. Гэтэ хоёлоо хийнэ гэд. Тэгээ яг санаагаа өөрчлөөд нөгөө одоо нөгөө сайн үлсийн агентр гэхээсээ илүү юу болгосон нөгөө Mazala Bear ч Мазала ч өөрөө нөгөө айгүй тэсвэр хатуужилтай амтан тий говьд амьдардаг 50 ширхэг үлдсэн. Тэгээд устж үгүй болох гээд байдаг. Гэтэ болохгүй байгаа тий. Тэгээд ийм айгүй хүнд нөхцөлд амьдардаг одоо хасах 30-40-оос тэгээд нэмэх 40 рүү гэдэг чинь тий тэр дунд ингээд одоо амьдрах чадвар айгүй өндөр байгаа даа тий. Тэгээд энэ болгон тэгээд өөрөө одоо баавга тэгсэн мөртлөө ургамлын одоо үндэс мэдж амьдардаг гэдэг чинь survival skill айгүй сайтай байгаа даа шүү дээ. Энэ миний хараад энэ нөгөө дотоод хүч strength нь буцаагаад яг монголчуудад бас байдаг юм байна. Тэг монголчууд өөрсдөө яг зовоод байна шүү дээ. Бид нар амар хэцүү ахт Mazala гэдээсэн чинь өөрсдөө ингээд тэр дунд хизээш шантардггүй те ингээл асуудал байна уу байна. Гэтэ бүгдээрээ яг ингээл тэмцээ явъя. Бид нар болгоно бүтээн гэдэг тийм нөгөө менталити даардаг шүү дээ. Тэнгүүд яг тэр нь одоо Mazala Bear-ийн одоо дотоод хүчтэй яг ингэж нэгдэжсэн болохоор яг тэрийг нь илүү бид нар гаргаж ярих хэрэгтэй байна. Бид нар өөрсдөө энэ Монголынхаа бахархалт баавгааг бас яг ингэж таниулъя те. Бид нар өөрсдөө энэний хүч нь биднэрт байна штэ. Бид нар өөрөө Mazala Bear шиг ийм хүчтэй те хүмүүс штэ гэдэг утгаараа яг тийм жоох empowering те. Гоё философитай юм те. Тийм брэнд бүтээсэн. За мэдээч энэ чи одоо бизнес сайн үйлсийн юу биш. Бизнес дахиад мөнгө яригдана.
Ямар шоу өртгөр боссон юм бэ? Энд чинь Биндера гэдэг нэг эмэгтэй гарч ирэл Кид Маса ингээл том роострий авчраад ингээл эхэлж байгаа тийм. Ер нь одоо мэдээч тийм нөгөө нэг би точноо судалж яхад бол ингээд яг өөрөө айгүйх бизнес хийх гэж ингээд олон юм ингээд туршиж үзсэн эмэгтэй хэлээ тийм. Тэрнээс айгүй одоо бахархууштай байна. Энэ одоо энэ брэнд болон роострийг үүсгэхийн тулд хэрэг мөнгө орсон бэ тийм. Тэгээд хөрөнгө оруулалтаа яаж босгосон бэ гэдэг асуулт байна. Энийг одоо хэлж болтой болов уу болов гэдэг. Яг гэхдээ нэлээ өртөг орсон. Тэгээд зээлэр одоо зээл авсан. Тэгээд банкны зээл авсан. Тэгээд яг би өөрөө төслөө өөрөө бичсэн. Тэгээд яаж бичсэн гэхээр санхүү эдийн засгийн их сургуульд одоо магистра хийсэн бизнесийн удирдлагаар магистра хийгээд тэгтээ би ч өөрөө одоо үйлдвэр барих ямар ч туршлагагүй шүү дээ. Тэгэнгүүт яг тэнд очиод ер нь бол үйлдвэрийнхаа ямиг яаж төсөл бичүүл гэдэг ямиг сураа. Тэгээд яаж явах уу гэдэг юм аа. Багш нараас асуувал би уусаа зоригтой орсон. Тэгээд би үйлдвэр барих гэж байгаа ингэж байгаа. За энэ төслийг бичгээд туслаад гээд яг 1.5. Өмнө нь бол 2 жил төгсгөөс би 1.5 жил шахаад төгссөн. Тэгээд төгсөхдөө болохоор яг нөгөө Монголдо одоо кофе хуурд боловсруулах үйлдвэрийн төслийг бичээд магистра хамгаалсан. Тэгээд би хуучин бизнесүүд яасан бэ гэдэг асуултаас байна тийм. Тэр яг хөө тэгэл сонирхлоороо хийжсэн. Бүр хамгийн анх бол тэр C97. C27 гэдэг одоо хүүхд янз бүрийн гоё ивентүүдийн декорыг хийдэг байсан байлээ тий. Тэгээ Urban Farm гэдэг дотооддоо бас ногоо болон импортын ногоо ингэж оруулж ирдэг байсан юм байлээ тий. Ингээл юм тушаал бид нар ч өөрсдөө тэрийгэ тариалдаг байсан. Тийм тариалдаг байсан тий. Тэр бизнесүүд нь байгаа юу эсвэл одоо байхгүй гэдэг. Одоо яг энэ рүү ингээл 100% цагаад зарцуулж байгаа юм байна. Би ч нөгөө яасан юм аа. Аюу хөдөлгөөнтэй байсан. Тэгээд манай ээж аваа бол байнгын л ажилдаг. Манай ээж ялангуяа ингэ амар хөдөлгөөнтэй ер нь бол зүгээр гэртээ суудаг. Тэрийг хараад өсчөө. Хаяа хандтай ингэ тийм яг нөгөө нэг аашир нь бас бизнесийн хүмүүс юм аа. Тийм. Тэгэхээр яг тэрийг хараад өссөн хүүхд чинь угаасаа текстил гэдэг нэг тийм юутай. Тэгээд нэг юм болгоноос боломж хараад идэг. Тийм хүмүүс байдаг штэ тийм ингээд за энийг ингэчээдэг чи гэл яг тэгээд идэг төрлийнх гэх юм уу. Тэгээд би болохоо нөхөртөө бас нэлээд удаж 12 жил болж байгаа. Тэгээ намайг анх нэгдүгээр курст орж явах бит хоёр танилцчихсан. Тэгээд дунд нь бит хоёр чинь тэгэл нөгөө болохгүй би нэг жилийн нөгөө гэп агаад Монголд ирж ирсэн. Тэгээ манай нөхөр Монгол банкнд ажилладаг. Тэгээд ингээд ажилтаа гэдэг нэг жилийн гэп аваад гэдэг нь хаанаас ирсэн юм? Хятад би сурдаг гэсэн байхгүй юу. Тэгээд ландшафтны архитектор сураад төгссөн. Хятад хэлтэй юм уу тийм? Хятад хэлтэй. Тэгээд яг хуу жил байж авах хугацаанд яг манай нөхөр ажиллаа хийгээд би тэгээд ингээд ажилгүй тэгээд сургуулгүй юм чинь гэртээ суухаар чи яг нөгөө юмд орж ирээд нэрдтэй байгаа ч тийм нөгөө ээжигээ харсаар байгаа. За нэг юм хийхгүй бол би тэхгүй бол галзуурах юм байна гэх. Тэгээд яг үнийг хэлэхэд манай нөхөр чинь одоо Монгол банкнд гэхэр чинь цалин хитэлээ тийм. Тэнгүүд би одоо гэрээсээ хувцас аваад явцсан. Тэгээ ээж аваасаа мөнгө асуухныг хэцүү тийм. Нэг ийм байдалд орчоод яалтчгүй. За ер нь өөрөө нэг юм хийгээд тэгээд декор эхэлж исэн. Тэгээ айгуу жижигнэр эхэлсэн. Өөрөө ингээл жижигэн захиалга аваад явж исэн. Тэгээ нэг юм хүүхдийн төрсөн өдөр би чимэглэл хийдэг, шаармаар ингээл нийлүүлэл холбоол ингээл декор хийдэг гэж сүлдээ бүр хорим хийдэг болсон. Тэгээ нэг эхлээд нэг удаагүй баг эцэг нэг 2-3 жилийн дараа нэг анхныхаа том гэрээг хийжсэн. Тэр нь 150 сая гэрээ хийгээл тэр чинь нэг 22 23 та хүнд бол амар том мөнгө шүү дээ. Тэр болгоноос айгүй их урам аваад за боломж байд юм байна. Өөрөө яг хичээх юм бол ер нь бол тийм ингээд болдсон байна гэдэг юмыг харсан. Тэгээд жилийн дараа за ер нь ингэж хийцгүүрч болохгүй байна. Буцъя гэд. Тэгээд сургуулаа төгсчөөд тэрийг явж байгаа хоорондоо бас зүгээрээ чадахгүй Urban Farm-ыг хийсэн. Тэгэхээр нөгөө хасан бүтэн санд ирж ажиллаа хийчээд буцаагаад нэг тест авахад бэжэнд очиод тэг хичээл хийчээд буцаж ирээд ер нь бол нэг иймэрхүү байдалтай хийдэг гэсэн. Хөрөнгө оруулалтын мэрэгсэн зөвлөх Invescore Capital үнэт цаасны компани. Би тэр саяны юг амар хурдан бүгдээрээ өнгөрчих шиг боллоо. Тэр декорын компани гэдэг чинь шүү дээ. Тэр миний ойлгосноор ерөнхийн нэг юм үсний найр, дайхны найр марч ингээд уган зүгээр л нэг гэртээ ингээд болдог байсан юм. Нилээн юм тренд болсон шүү дээ. Ингээд гоё хий, нилээн нүсэр хий гэл яг нэг насныхын төрсөдрийг нилээн юм
өсвөртэй идэг болчиход байгаа. Тэрний трендийг эхлүүлсэн гэж би ойлгоод байгаа. Яг нэг нь баг те, нэг компани баг те. Яг тэгээд нэг юм шаармаар хийгээл яг нэг ач холбогдол бол өгдөг байсан. Тэгтээ гадаад тэр бол байдаг соёл байсан. Instagram тэр чинь би гарцсан ингээл юм хийж болд юм байж тэгэл би бас өөрөө нэг зохион бүтээсэн юм бол биш те. Яг гадар одоо өөр улсад хийгээд байгаа амиг л одоо Монголдо гаргаад хийцэн. Тэгээ өөрөө тэгэл нөгөө нарантуул ороод бантг болоо те. Нэг бүс бараанаас ингээл ягаан өнгөтэй одоо бүс барааны дэлгүүрээс ягаан өнгөтэй юу гэдгэлээ юм даавал маваа тэгэл оюулаа тэр чинь ингээд нэг тиймд нь тааруулаад тэг хэвлэл мэвлэлтэй яг нэг тийм special яг тэгэл одоо тэр чинь айгу гоё штэ memory болж үлдэн мэдээ чинь нөгөө хүмүүс хэлдэг хүүхдэн санахгүй штэ гэж байгаа ч гэсэн юу үлдэхийн зураг үлдэн memory үлдэн тэр одоо хүүхдэд төрүүлсэн ээж аав юм бас баяр штэ тэр нь бас нэг юм жижигхэн ад жаргалыг одоо тэр декороор өгч байгаа явдал штэ тий тэр эхлэх одоо 22 23 тайсан гэдэг шүү дээ. Эхлэх зардал өөрөө бараг байгаагүй юу? Байгаагүй. Хөрөнгө оруулалтгүй ихсэн. Хөрөнгө оруулалтгүй тэр чинь яг тэд гэж хэлээл тэгэл мөнгө 100% аваад тэгэл юунаас аваад дунд нь ашиг хийж байгаа юм чинь. Тэр одоо тэр сая ярьжсэн 20 гэрээ мэрэгээ 150 саяын гэрээ гэдэг чинь шүү дээ. Яагаад тэр бизнесээ болчих. Яг сурна гэд явсан. Гэхдээ тэр чинь бас хөөрхөн байдлаа сайн ашиг байгаа юм шүү. Тий, яг тэр urban farmer-ыг ч тэр декорыг ч тэр болсон шалтгаанууд нь ер нь бол айгүй их нөгөө өөрөө байхгүй бол болдгоо бизнес байгаа гэдэг. Үйлчилгээний бизнес чинь ингээд 24/7 өөрөө байхгүй бол чанар алдагддаг юм байдаг тий. Декор дээр болохоор одоо миний тэр creative санаа байж яваад байдаг. Би ингээ хаячаад хүнд өгчүүл тэр нөгөө гой санаа нь гарахаа болоод тий. Хэрэгжихгүй болчиход байх тийм явдлаа. Тэр чинь зүгээр түрээс биш энэ чинь event болгонд тааруулаад одоо хүндээ тааруулж одоо юу хүсэж байгааг нь сонсож байгаа тэрэнд нь зориулж ингэж хийж өгч штэ тий. Тэгэхээр би өөрөө хитрхи нэг цагийг өрөөд одоо байсан. Тэгээд нэг юм арай өөр юм хийх стан байна. Би өөрөө нэг юм жижиг одоо бодоход бол тэр юм иймэрхүү юм хийгээд байх бас миний цагийг хитрхи их өрөөд байна гэж харсан. Тий. Тэгээд яг тэр urban farmer гэдгийг бол хүмүүс аягүй сайн мэддэм аа. Нэг анхны л одоо гоё KLR гула энтер гардаг байсан. Монголд тийм гоё нарийн ногоонууд байхгүй бах бид нар гаргадаг байсан байхгүй. Тэгээд зөвхөн farm байж байгаад нөгөө ногоонууд гаргадаг байж байгаа. Сүүлдээ нэг жижигхэн нөгөө healthy юу кафе нээсэн. Тэгэхэд бас л яг нөгөө хүмүүс ерөөсөө ууж эхлэхгүй, идэж эхлэхгүй байхад нь гаргацсан. Тэгээд тэрийг яаж хийсэн гэхээр би өөрөө нөгөө gluten intolerant нөгөө гурилны мэдрэг харшилтай болчиход юм идэж чадгаа хэлсэн байгаа гэсэн. Тэгээд хятадд байдаг гэж жаад нэг эрүүл хоолны газар болоод тэгээд тэр нэг ахтуу хоёрын хийсэн эрүүл хоолны газар байсан байхгүй. Тэд тийш аягүй их орч хоол иддэг. Тэгээд сүүлдээ захирлуудтай найзууд болоо. Тэгээ би нэг Монголд ийм farm тэг ингээд ногоонод ургуулж байгаамаа би энийг чинь франчайз болгоод оруулаад ирчих гэсэн чинь Монголын зах зээлийг бол тоогоогүй. Тэгтээ юу яасан гэхээр ингээд чи өөрөө амар passionate те тэгээд ийм байгаа болохоор би чамд зүгээр нөгөө ноохын заагаад өгчий. Чи өөрөө хичээлийнхаа дундуур ирээд те галтгоонд ажиллаж болно. Чи бармен хийж болно. Тэгээд өөрөө ингээд өссөн тэр чинь бас ингээд 5 6 салбартай байж энэ. Тэгээд аль ч салбар дээр өөрөө очиад тэгээд ингээд дадлага хийгээд тэгээд меню зэнүүгийн зургийг аваад чи өөрөө наадхаа хийчих гээд тэгээд бүх менюнийхэн зургийг аваад тэгээ Монголдоо нөгөөтгөө хийчихэж байгаа юм чинь. Ингээд салаад налаад бүх юм гаргаад өөрөө зааж өгөөд ингээд тэгж хийжсэн. Тэгээд яг нөгөө хүний нөөц аягүй хэцүү байсан. Хүмүүс тэр нөгөө healthy ногоо энтрийг ойлгохгүй яг green juice гэдэг тэгэхээр авокадо аваад ирэхээр kiwi аваад ирдэг ч юм уу тийм. Ингээд нөгөө тэр нь буцаагаад нөгөө чанар дээрээ айгүй хэцүү хүмүүс complain хийгээл чанар чинь алдагдаад байна те. Энэ ногоо чи ийм юмтай гэсэн чи өөр юмтай ирчлээ гэж нөгөө хийж байгаа хүмүүс нь ямаа мэдхгүй те. Тэрэн дээрээ айгүй шантарсан. Хүн дээр шууд хүнсний аюулгүй байдлыг бас ярмаар санагдаад байна л да. Монголдо саяны нарийн ногоо гэдэг чинь Монголд ургахад амар хэцүү гэж яриад байдаг. За тэгвэл тэрийг ургуулж исэн юм. Гэхдээ тэр яг ийм том зургаараа харахад бид нэр урт хугацаанд яг тэрийг хийж өрсөлдөж чадах уу? Одоо энэ хятадаас орж ирж байгаа нэг ногоо л яриад те. Хятадаас орж ирээл энд ингээл зарагдчихж байгаа ногоонод байгаа. Яг энэ хоёрын ялгаа тийм их байт юм уу? Одоо бид нэр ингээд зүгээр Монголд ургасан, Монгол хөрсөнд ургасан гэдгээр үнэндээ тийм эрүүл болж чадчихж байгаа юм уу? Эрүүл штэ чадна шүү дээ. Гал үслэн яаж ирж байгааг бол бид нар мэдэхгүй шүү дээ. Одоо тэгтээ би ингэж бодож байгаа Монголд нэг нөхөрч гэсэн ургуулж иж магадгүй те. Тэр бас яг яаж тарьж байгаа. Танаа дээр одоо urban farmer дээр яг ер нь ингээд зургаар нь харахад яг ингээд хятад тарьсан Монгол тарьсан хоёрын ялгаа нэг юунд байгаа вэ?
тэр ногоонд байгаад байна. Тэр чинь бас хятад одоо бордог ямар бодоо ашиглаж байгаагаасаа бас хамаарч байна. Тэгээ тэр чинь нөгөө шавж одоо ойртуулахгүй гэдэг янз бүрийн хурцтал цацж байна. Тэгээд буцаад бордоо байна. Тэр нь яг сайн чанарын бордоо байна уу үгүй юу гэдэг ингээд аюул олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Тэгээ хятад яагаад ногоо тийм амархан хямдхан орж ирээд байгаа. Монголд яагаад үнэтэй байгаа даа ингээд тэгэхээр чинь асуудалтай те. Тэр чинь юу хийгээд тийм Тэрэн дээр татвар матур одоо импортын татвар нэмээд Монгол компаниудаа өрсөлдөх чадрыг өгөх ёстой юу? Эсвэл энэ бол зүгээр ингээд өөрөөрөө явах ёстой салбар уу? Яг үнийг хэлэхэд Монголын хөрсчөө өрөөд одоо ногоо урахад бас тийм одоо тааламжтай тийм биш байхгүй юу? Ашигтай хөрсч манай Монгол бараг 20% лөө. Тийм. Тэгээд буцаагаад бас хүний нөөцөө яах вэ те? Бид нар одоо тийм жижигхэн одоо хүлэмж одоо ажиллаж байхад одоо яг тэр тариал одоо байнгын арчилгаа шаарддаг юм дээр одоо хүн олдохгүй шүү дээ. Одоо ч гэсэн манай ээж нөгөө өөрийнхөө нэг жижиг амралтын газар хүлэмжтэй. Тэгэл бас ингээл ургуулж чадахгүй байна. Ногоо ч байхгүй болчлоо гэдэг асуудалтай. Тэгэхээр ингээд улстай яриад асуудалтай байгаа. Тийм ажил чинь тийм амар ажил биш шүү дээ. Тэгэхээр тэрийг голоод цалин бас тийм өндөр биш те. Тэгэхээр яг тэрэн дээрээ болчиход бас хүний нөөц айгу хэцүү л байгаад байна Монгол. Гэтэ яг зөвхөн одоо газар тариалан гэхгүй одоо бүхэл салбартаа тийм байгаа бах тий. Тэгэхээр зүгээр юуг нь бодол да urban farmer дээр за яг хүний нөөц нь байлаа гэж үзвэл гадны импорттой манайх өршөлтөхөд яг яах ёстой вэ? Одоо би бол ингээд бодоход бид тэр хятадаас тэгж масс үйлдвэрлэж байгаа юм те. Монголд байгаа манай тариаланчд бол өршөлж чадахгүй юм шиг санагдаад байгаа. Чадахгүй. Тийм. Тэрийг ингээд бид нэр зөсөх ёстой юу? Эсвэл одоо энэ ингээд органикли явах ёстой юм уу? Айл хэлэн л байх хэрэгтэй. Одоо би бас хариулт. Хоёр яг айр дипломат хариулгээд байна. Одоо эн чинь тэгээд нөгөө нэг шалгалаараа урагчил бол гоё. Гоё л одоо би ч тэр нөгөө urban farmer дээр иддэгсэн kale arugula идмээр л шүү дээ. Байхгүй шүү дээ Монголд те. Яг тийм гоё хүнс авмаар л шүү дээ. Идээд хүүхдүүдтэй ч гэсэн би нөхөртэй ч гэсэн юм ирүүл хүнс тижилтэй ногоо өгмөр л штэ өггүй л яагаад байгаа байхгүй юу. Би бол яг хятад ногоо энтрийг бол авахаа болоод за баг одоо мах будаанаас өөр юм итгэе болж байна. Арга тэр нь хамгийн safe choice болчиход байна штэ. Окей. Тий одоо зөвлөж маса гэж бизнесүүдээр нь явж байна те. Одоо карьерийн хувьд биндрээс сонирхолтой одоо надаа ингээд ландшафт гэдэг чинь яг юу вэ ер нь? Ландшафтны архитект гэхээр одоо нөгөө гадна тогтчлт юм байна тийм гэдэг мэрэгчлэр явсан хятад руу тий энэ хиний санаа өөрхийн санаа байсан уу эсвэл ээж аав нэмэрхэн байсан уу гэдэг тийм юм болцсон. Тэгээд би тэрнтэй холбоотой дахиад нэг асуулт асууя тэрнээ хаалцаж. Яг манай ээжийн л одоо өсөл гэж хэлж болно. Ээж өөрөө яг нөгөө тариалан гэж сайн ярьсан urban farmer чи ээжтэй зүг гэдэг байсан. Тэгээ ээжийг харж байхад ер нь багын л нэг тийм юм тарих дуртай. Тэр нэг ногоо могоороо явдаг яг тэр байгальд ичиж аз жаргал авдаг хүн байгаа гэдэг байхгүй. Тэгээд миний сандахын би бид нар хүүхдийн зуунд нэг байртай байсан. Тэрэндээ нэг юм хөөрхөн террастай. Тэгэхэд л тэрэндээ хүлэмж барьчаал помидор өвөрцөөгөө тариал байж байгаа байхгүй тий. Тэгээд би яг нөгөө хятад руу яваад хэлний бэлтгэлд нэг 2 жил болсон. Тэгээд яг нөгөө мэрэгчлээ сонгох дээр би өөрөө яг мэдгүй байгаад байсан. Тэр чинь жоохон байсан. Би өөрөө юунд сайн, юунд дуртайгаа мэдгүй. Тэгээд нэг interior design ямар ч гэсэн юм creative юм хийх хэрэгтэй. Зурдаг ч юм уу би өөрөө юм зураг зурдаг. Яастай тэгээд нэг тиймэрхүү юм руугаа байх хэрэгтэй гэсэн чи ээж ландшафтны архитект. Тэгээ ийм мэрэгжил байдаг шүү дээ. Энд чи өөр ээж хот төлөвлөлтөөр Германд сургалт төгсөжсэн байхгүй. Тэгээд энэ ингээд Монголд ер нь бол аюу хэрэгцээтэй тий. Ийм одоо ямар ч ландшафтны архитект хүн байхгүй байгаа дээ. Тэгээ энийг сурчих юм бол чи Монголда юм гой юмнаас хийж болно гэдэг. Тэгээд би яг хийсэн. Гэхдээ яг миний сонирхол бол байгаагүй. Яг би өөрөө миний passionate байсан уу гэвэл би бол үгүй. Тэгээд дуусгасан ихтэй ямарсан. Дуусгасан тий. Дуусгаад дахиад санхүү эдийн засгийн сургуульд мастер хийж байгаа тий. Тэгсэн. Одоо тэгтээ ер нь corporate ажилд ажиллаж байсан уу? Ажиллаж байгаагүй би яг хуваараа л дандаа өөрөө хувийн юм хийж явж байсан байгаа тийм. Тэгэхээр ер нь энэ дээр ер нь зүгээр ямар үзэлтэй байдаг вэ? Одоо ингээ сая өөрөө сая их сургуульд сурчаад тэгээ нэг тэрийг ингээ ашиглаагүй өнгөрч штэ. Гэтэ мэдээж хэрэг болох зүйл байгаа л бах л та. Тэгэхээр одоо ингээ олон залуучууд их сургуульд сурахгүйгээр за чи бүр ингэж бодъё заяа. Их сургууль сураагүй шууд бизнес руугаа анхаарлаа холбогдуулаад явсан бол илүү бүр тэр тухайн бизнесүүд хөгжих байсан болов уу гэж бодож байна уу гэж юу? Миний бизнес одоо
Яг бидтэй хятад сурснараа яг ландшафтны архитектураар би мэрэгжил болгож те ингэж бизнес болгоогүй ч гэсэн би аягүй их юм сурч ирсэн. Би нэг хятад хэлтэй болсон те. Хятад хэл чи өөрөө тэгээд надад одоо энэ үйлдвэр хийхэд ямар амар хэрэг болж байна те. Би ингээл гадагшлаа ярьсан. Бүхэл юмнаас авахад ингээл хятадын үйлдвэрлэгч юм тийм гэхэд би өөрөө хятад хэлтэй. Тэгээд дээрэс нь бизнес дийл хийхэд би хятадын соёлыг мэдж байгаа. Тэгэхээр энэ чинь бас арай нюанстай орж ирээд байгаа байхгүй. Зүгээр нэг ингээд те англиар яриад нэг дийл хийх биш. Өөрөө хятадынхаа соёлыг мэдээд хүмүүсээ мэдээд яаж харьцаа мэдээд хизээ яхаа мэдээд тэр чинь ингээд бас нэг юм дийлэн хүртэл илүү одоо нааштай болдог ч юм уу тийм юм байгаад байгаа. Тэгээд нэг юм хүний гар хараад байхгүй би өөрөө одоо газруудаа олчдаг, очиод уулзчдаг тий. Тэр чинь өөрөө амар том давуу тал болж байгаа. Нэмэх нь би тэнд бол бас айгүй олон юм сурсан. Хувь хүний хувьд би бие дааж сурсан тий. Өөрийнхөө одоо мөнгөө менеж хийж сурсан тий. Хувийн хөгжил. Тий, хувийн хөгжил дээр илүү их анхаарсан. Тэгээд одоо улсаа үндэстэн болгон өөр соёлтой байдаг. Тэрэнд яаж тааруулж харьцах уу те яах ёстой би бие яаж одоо олны донд авч явах уу гэдэг юм бас сурж байгаа. Багш нарыгаа яаж найрах уу гэж бас сурж байгаа. Тэр чинь амар том скил байхгүй. Одоо бодоход бизнес ч гэсэн одоо те хүний ай учрыг олох энэ чинь амар том скил байдаг шүү дээ. Тэр бол нэг бас хятад сурж явах явцтай сурсан. Тэгээд тэр бол тэгэл ялж байгаа хэрэгтэй зүйл байгаа. Тэгээггүй би зүгээр Монголдо шууд одоо гадагшаа яваагүй бизнес хийсэн бол бас зүгээр Монголынхаа өрөөнд сэтгэж явах юм билүү те. Гэхдээ ер нь бол дигри ямар ч хэрэггүй байгаа биш ээ. Дигриний хэрэггүй бизнес явж байна те. Тэгээд наадхаа миний давуу тал нь жишээ нь бизнес дээр өшөөнийг байгаад байгаа. Нөгөө манай нөхөр чинь өөрөө бизнес миний баг мастер болчиход доктор болчиход байгаа юм байна. Тэр аюул давуу тал нар те. Тэгээд тийштэй манай нөхөр чинь одоо орог доороо хитэ ажилч та 2500 ажилч та. Тэрнээс ч их болсон байж магадгүй те. Нэг 4 жилийн дотор аюул том одоо бизнес босгосон хүн байгаа даа шүү дээ. Тэнгүүт миний мэдгүй юмыг манай нөхөр мэдчихэлдэг тий. Тэгээд буцаалцаа хайраа би нэг иймэрхүү асуудал болоод байна гэх. Тэгэхээр надад аюул гоё нөгөө зөвлөгөө өгдөг, миний ментор болж чаддаг. Тэгэхээр тэр нь өөрөө миний аюул зам даваа тал болчиход байгаа тий. Тэгээ ер нь манай подкаст бас ер нь өндөрлөх тийшээ ер нь бол явж байна. Тэгээ бид нарт бас нэг нөгөө ярилцж чад маш их баярлалаа бид нар. Одоо энэ бизнесүүдийг авахлаад бас ингээд гоё fresh mind байх хэрэгтэй тий. Хэмэг шинэ суралцыг дахиад шинээр эхлэе гэдэг юм entrepreneur mind гэдэг тий. Тийм mind байх хэрэгтэй. Тэгээд энэ ер нь тарих болон бие яаж цэнэглэж гин гэдэг талаар хэдүүл илүү орё. Юм зурдаг гэсэн тий сая өөрөө хобби. Тэр ямар шиг байдлаа. Юу юм бэлээ. Гадагшаа явах амар дуртай, аялах аягүй дуртай. Тэгээд аялахдаа нэг юм зүгээр л яваал энэ тэнд юу болж байна те ингээл зүгээр л юм гудамжаар алхаж байхдаа хүртэл тэндээс нэг юм олоод харсан байж байгаа те ингээл гоё юм ин олоод хараад идэг ч юм уу те тийм сониуч замтай тэгэхээр ингээд эдгээр яагаад ингээд байна энд юу болоод байна те энэ одоо газар яг юу нэг ингэж гоё яагаад ингээд байна ч юм уу те юу сонирхолтой байгаад байна ч юм уу яг ийм нэг сониуч зам ихтэй байд юм бэлээ тэгээд бас тэгээд дээрэс нь би юм нөгөө гоё юм харах дуртай одоо арт гэсэн үг. Тийм арт. Одоо тэгтээ арт нь зөвхөн одоо нэг артистийн хийсэн юм биш. Зүгээр л нэг юм гоё пакэжтэй бүтээгдэхүүн. Эсвэл зүгээр л ингээл нэг юм гадаа нартаа ингээл гоё яж явахдаа тэндээс нэг юм мад жаргал аваад сурсан ч юм уу. Тэрүүрээ буцаагаад яг цэнэглэгдчихэд тийм төрлийн хүн байгаад тийм байна лээ. Байна лээ. Аялах тэгэхээр тэгт дуртай байна тийм. Миний ойлгосноор ээж гэж ойлгосон те. Сая ярьлаа манай нөхөр ингээ 2000 хүнтэй компани ингээ өдөрч байгаа. Өөрөө дахиад нэг бизнестэй дахиад ингээд ээж энэ бүгдийг ер нь яаж жагл хийж байна. Баланс байхгүй шүү дээ. Баланс байхгүй. Минимум sacrifice хийх хэрэгтэй. Тэгэхээр юугаа prioritize хийх вэ? Хамгийн чухал хэдэн юмаа тавиал бусдыг нь бол хайжээж л би өөрөө энэ дундаас яг одоо бүтэн ухаантай гарч ирж байгаа шүү дээ. Бүгдийг хийдэг л угаасаа хинч чадахгүй. Яг би залуу байсан бол магадгүй залууч яг 20 эдтэй үедээсэн бол бүгдийг хийн чадна гэж бодох байсан. Гэтэ одоо бол яг зарим үед ээж болсны дараа хүн айгу тайван болчт юм билээ. Тэгээд нэг юм чухал бишээр нь юмыг ялгаас орчдөг ч юм уу тийм. За энэ нь бол яг чухал. Зарим нэг шаардлагагүй юм стресстэй дах шаардлагагүй хайчдаг ч юм уу тийм. Тиймэрхүү юм бол байгаа одоо. Өмнө нь бол би яг хүүхдээ гаргачаад нэг хэсэг гэртээ сууж исэн. Тэгтээ бол яг юм гэрээ эзэгтэй хагаад бүх юмаа өөрөө хийдэг байсан. Одоо бол би чадахгүй шүү дээ. Би өглөө босоод хүүхдээ хөргөж өгөн хоолыг хийж өгөн ингээд яг ажилдаа ингээд зэрэгцээл гарч байгаа. Тэгээд буцаад би яг миний баланс хийж чадж байгаа юм бол би охиндоо цагийг бол харамгүй өгдөг. Миний охин хичээлээ хараад ирэхэд би яг өөрөө одоо очиж аваад тэгээд тэрнээс хойш бол би яг охинтойгоо цаг гаргадаг тий. Гэртээ байгаад яг нэг цаг бол яг ингээд
нүрээрээ уулзаад тэгээд яг өөрийнх нь хүсэж байгаа юм хийгээд яг өөрийнхөө нь тоглоод ч юм уу те нэг юм цагийг бол би заавал өгдөг. Тэгээ унтахт нь бол байнгын цуг байна. Нэг шоудаад гарч ороод идэг юм байхгүй яг хүүхдтэйгээ байгаад story ярьж өгөөл те нэг юм ээжийнхээ үүргийг бол ерөөсөө хаяхгүй. Тэр донд яг одоохондоо манай нөхөр жоохон хаягдаад байгаа асуудал байгаа. Тэгтээ битээр ингээд насаараа амьдрах юм чинь нэг 2-3 жилээр жоохон тэрийг ярилцж гин үү? Ярилцж байгаа юм. Яа, одоо яаж ярилцах вэ? Тэр зүгээр зарим хосод миний хэлсэн ярилцахгүй ингээд нэг юм drift apart болчиход идэг гэж ойлгосон. Та хоёр яг суугаад ярьд юм уу? Эсвэл ингээд бит хоёр тийм суугаад ярилцсан. Бит хоёр өөрсдөө яг нэг найзууд шиг. Ер нь бол манай нөхөр ажилласаа орж ирээд тэгээ шүмжээс орж ирсэн намайг босгоод ажил дээр болж байгаа бүх юм надад ярьж өгдөг. Тэгэхээр бит хоёр хизээч нөгөө нэг би бинээсээ хоцордгүй. Одоо миний амьдралд юу болж байгааг манай нөхөр мэдчихдэг. Кантин одоо манай нөхрийн амьдралд юу болж байгааг би яг ингээд on time мэдчихдэг. Тэнгүүт чинь би бинийг ойлгоход илүү за нэг өчигдөр нэг ийм асуудал болсон байгаа юм чи өнөөдөр би яг энэ дээр нэг ч юм уу те нэг ингээд яг тэгээд учраа болоо сурцсан байгаад байдаг. Тэгээд ажил хийж эхэлж байхад манай нөхөр бол яг за чи одоо ингээд завгүй болондоо би ингээд хаягдан та гэж агай хэлсэн. Гэхдээ хориогүй. Яг миний нөгөө одоо grow хийхтэй нэг бизнес хийж туршиж үзэхтэй тэр боломжийг бол нөхөр хангалттай өгсөн те чи бити гэртээ суу гэж намайг хэзээ хэлээ. Чи хийх ёстой штэ. Гаралтаа суралтаа те миний арч чадна чамд угаасаа потенциал нь байна гэд намайг яг ингээд нөгөө аягүй сайн дэмжээд нөгөө огшоогаад идэг хүн манай нөхөр ахгүй миний арь угаасаа чадна штэ. Чи наадхаа хийж чадна чи хандл хийж чадна гэд тэгээ яг ярилцчихсан. За ингээд иймэрхүү юм болох ч байна. Ингэж байна гэж сая ч гэсэн яг ярилцсан мөртлөө манай нөхөр бас халамжлахгүй байна энэ төр гэдэг асуудал ирсэн л дээ. Тэгээ би хэлсэн би бүгдийг чадахгүй. Тэ чи ингээд happy их нэртэй баймаар байна уу? Эсвэл тэ exhausted өдөржингөө ингээд ажилдаа яваад гүртээ ирээ дахиад хоолоо игээд гэрээ цэвэрлээд ингээд бүр ядарсан их нэртэй байх баймаар байна уу те? Яг би үнэхээр өөрөө ингээд нөгөө цэнэгтэй тэ ингээд над жагалтай байж иж буцаагаад би хүүхдтэй чамд ингээд тэрийг өгнө. Харилцаа чухал те. Гэр бол нэг өдөр заавал байж болно те. Нэг өдөр би гэртээ хоол ихгүй одоо хоол захиалаад эзчиж болно. Гэтэ хамгийн чухал юм чи юу юм бэ те. Тийм. Саяны энэ хоол гэдэг дээр би бааш гэсэн асууж та хоёроос та хоёр ер нь одоо юу гэж боддог вэ? Манай Монгол соёл чинь ингээд нэг хоол хийх хэрэгтэй гэдэг соёл байна шүү дээ. За анх бол бүр яг эмэгтэй л хоол хийх хэрэгтэй гэдэгс. Одоо бол гоё ингээд баланслагдчих шиг байна те. Ядаж чсэн ихтэй гэртээ хоол идэ гэдэг. Сайн Америкт ингээд яасан чинь хоол хийж чаддаг залуу байхгүй болсон. Ингээ өөртөө ингээ бүр хаанаас эхлэх юм мэдэхгүй бүх юм захиалгаар ингээ деливеригээр хоол авдаг болсон. Энэ зөв буруу юу? Одоо тэр бити юм дипломат ингээд хүн болго өөрсдийнхөө юм тааруулаад гэдэг юм биш. Survival skill байхгүй болж байгаа гэсэн үг. Тийм, survival skill байхгүй болж одоо хоол идэл авах хэрэгтэй. Тэгээд тийм юм байхгүй бол өөрийгөө хоолж чадахгүй гэсэн юм уу? Харин тэнгүүд одоо тэнд нөгөө юу байхгүй болчиход байгаа байхгүй тий. Ингээд хоолгүй болох. Одоо энэ app crashlагдаад миний хоол ирэхэ болно гэсэн бодол байхгүй болсон. Орчлон руу бүр очичоод юмсан шүү дээ тий. Ингээд үе дамжаад тэнгүүд энэ дээр яг юу гэж боддог вэ? Тэлийн хатар Нью-Йорк гагаад завгүй амжилтаа залж талаа та. Тэгээд өөр аргагүй л байдаг байх л та. Гэтэ Монголд одоо за одоо тэгж хэлгэж байна. Гэтэ Монголд яг гоё хоол идэхээр нэг олон бол байж. Гэртээ хийсэн баг илүү гоё байгаад байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь завгүй гэдэг дээр ярихад одоо ингээд жишээл би яг өөрөө ганцаараа байхдаа гэртээ хоол хийж идэхээр надад илүү зардалтай болоод байдаг. Тийм баггүй юу. Тэгээд зүгээр ингээд захиалаад юм гадуур хоол идчихвэл хамаагүй хурдан хамаагүй амархан тийм. Тэгээд тэр value-г та хоёр харж байна. Одоо тэр хэмжээнд зөвшөөрөх хэрэгтэй болцсон уу? Одоо ингээд жишээл зүгээр бүр наазах нь одоо хадам ч юм уу ингээд тийм орж ирлээ. Гэртээ хоол идэх юм уу гэж ярих хэрэгтэй юу? Эсвэл одоо бол гаднаар хоол идэж зүг биш тэ гэж харах хэрэгтэй болсон уу? Зөвхөн ч гэдэг. Тэгэл баланс хэлэхдээ таавал ингээл гадуур хоол идлээ гэд буруу эсвэл чи гэртээ хийж идсэн болохоор буруу гэдэг юм бол хааж байхгүй. Тэгэл хүснэл хийх эрхчлөөтэй байна. Тэгээ та хоёрын хувьд ч шүү дээ. Би бол гэртээ хоол хийх дуртай. Одоо хүмүүс ураад хоол хийхтэй. Гэхдээ би бол яг сая сүлд хэлсэн нөгөө хоол хийсэн ч гэсэн одоо би 5 course хийлээхэд тавланг нь хийгээд ядраад хүмүүс ороод ирэхэд хоолоо хийгээд ингэж яах вэ? Эсвэл 2-ыг хийжээд 3-ыг захиалах уу гэвэл би 3-ыг захиалаад 2-ыг хиймтэй. Энд чи яг тэгжэл менеж хийх чинь өөрийнхөө л нөгөө түүн дээр л багтаа тий. Тэгээ хоолн дээр бас юу хоол гэрийн хоолн дээр би гараа өргөн ер нь бол. Яачч удсан гэрийн хаалганд. Гэхдээ хоол гадар хоол нь идчих мэдээж тэгэл хоол идэх гэсэндээ бас гадар хооллоод байхад гадна
гоё тий энэ чинь community хүн чинь өөрөө тийм шүү дээ. Тэр харилцаа тэгээ буцаагаад тэр газрын орчингоосоо бас нэг юм аваад тэгээ. Тийм гоё одоо цугларч болж байгаа occasion гэдэг чинь гоё байхгүй тий. Тэр тийм утгаараа илүү их би гадуур хоолтыг бол харна. Тийм. Тэгээд за яг зарим үед гоё experience аммаар байна тий. Тийм үед их тохиолдолд гэрийн хоол хамгийн зүг байгаа даамаа. Тэгээ яг дээрээс биндрээ хэлдэг шиг гадуурч гэсэн шимт хичээл хор гэдэг юм чинь бүр одоо хамтлагч гэдэг. Нөгөө шарсан урсан хоол идэхээр транс тостой тий. Тэр чи хит онсон тосын тийшээ шингэлээ. Тэгээд тэр чин буцаагаад дэлгний өгөлт болно гэх тий. Тэгэхэд гэртээ идчихвэл бид нар чин бас ядаж нэг авокадо ойл өөр нэг ойл авч хэрэглээд юунаас яг хаанаас орж ирээд байгаа юм мэдээд дээ шүү дээ. Одоо хүнс авах юм бол ядаж нэг солонгос ногоо авчий ч юм уу тий. Хятад ногоо авч ирснаас гээд тэр хятад ногоог чи аваад хөрөгчөндөө сар болж яхад модох байгаа гэж. Тэр амир тий. Тэр үсэн тий. Тийм. Окей. За саяны юм дээр sorry жоохон хоол руу ороод жоохон хөндлөө явчихлаа. Би ингээд яг энэ орчин үеийн залууст энэ дээр ингээд нэг жоохон ойлголцох хэрэгтэй юм шиг санагдаад байна. Хосууд ялангуяа та ингээд зарим нь болохоор ингээд гэртэл хоол хийх хэрэгтэй гэдэг ч юм уу те эсвэл ганцхан ихтэй ч юм уу. Anyways, юун дээр ээж болоод ингээд одоо бизнес хийгээ ингээд явж байхад mom guilt гэдэг юмыг хүмүүс бас яриад идэм байлаа. Одоо нэг юм хангалтгүй байгаа даа юм шиг. Хүүхдтэй хангалттай цаг гарахгүй юм шиг. Гэртээ суунгууд бас ингээл хажууд нь яг ингээ хангалттай ингээд хүүхдтэй ингээ кэр өгөхгүй байгаа юм шиг мэдрэмж байдаг гэдсэн. Тэр яг ямархуу одоо өөрт нь тийм mom guilt төрж исэн үү? Тэр яг бизнестэйгээ яаж уялдуулж явд юм бэ? Тэр ээж байлганд тэр mom guilt postpartum depression байж магадгүй хаа нэг хүн ээж чинь төрж штэ. Тэгээд эхний нэг 2 жил нэг гормоны өөрчлөлтөнд ороод тэрнээсээ болоод энэ нэг жоохон ингээл даун болоод нэг юмнаас гоцроо. Гэтэ яалтчгүй одоо миний найзууд 90 тойронд байгаа хүмүүс бол яг нэг л юм хэлдэг. Хүүхд гаргасны дараа яг юмнаас гоцроод байгаа юм санагддаг. Одоо гэртээ суугаад тахаар бусад хүмүүс ингээд ажиллаад гадуур яваад тахаар нэг юмнаас гоцроод байгаа юм шиг санагддаг тий. Буцаа гарчгаар хүүхдээр очихгоо яг тийм юм бол байдаг. Тэрийг одоо mindset л ах та хүн өөрийнхөө тэр ч одоо өөрийнхөө зовлонд өөрөө л зовоод байгаа үстэй. Тэрийг яаж харах вэ гэдэг чинь л ах. Тэгээд нэгэнд шийдсэн болвол одоо guilty гэхээсээ илүү тэрнээсээ илүү зөв юм харж сурах. Би бол яг guilt хаяа орж ирдэг. Гэтэ ихэнхдээ одоо миний охин намайг ажиллаж байгааг хараад өсөж байгаа нь өөрөө бас тэ ээж нь ийм одоо хүчтэй тэ ингээд бүх юмыг зохицуулж чадж гин гэдгийг хараад ингээд бахархаасаа гэж бол одоо тийм байдлаар бодож штэ тэ. Бодож гин тэ тэгээд буцаагаад би цаг гаргаж байгаа тэ хоол игээгүй ч гэсэн би нөхөртөө ч хүүхдтэй ч цаг гаргаж чадчих штэ. Тэгэхээр нэг юм асуудлыг өөрөө яаж харах өнцгөөс бас их юм харагдаад байна л та. Өөрөө бас ээжигээ хараад ээжтэй. Тэгэхээр би яг тийм намайг бас ингээд байнгын цуг байсан уу гэвэл үгүй. Тэгтээ байсан уу гэвэл байсан. Тэгээд тэндээс миний сурч авсан юм бол яг тэр ингэж ажиллах те. Тэгээд ээж маань өөрийгөө хайрлаж байгаа нь л надад хамгийн гоё юм баггүй. Би тэндээс өөрийгөө хайрлаж сурсан гэх юм уу? Нэг сонирхолтой асуулт байна. Нэвтрүүлгийг дуусгаас өмнө. Starbucks Монголд орж ирвэл юу болох вэ? Би бол айгүй баярлж байгаа. Одоо орж ирнэ гэж сонсогдоод байна те. Тийм шум явагдсан байлээ шүү дээ. Тэр юм гадны нөгөө нэг Starbucks Center гэсэн том брэндүүд орж ирснээр Монголын одоо кофений соёлыг бол айгүй төрөгсгөх боломж гэж бол би хараад байгаа. Тэгээд Starbucks-та бид нар яг нэг level дээр юм уул үгүй шүү дээ. Тэгээд Starbucks ч шал өөр концепттэй. Тэгэнгүүт яг хуу Starbucks орж ирснээр хүмүүс илүү их кофенд ач холбогдол өгдөг болно тий. Тэгээд Starbucks-аараа явж байгаа тэр нуудсаа хуваагдаад одоо үндэснийхээ брендийг хэрэгэлдэг specialty coffee уудаг ч юм уу тий. Тэгтэн бид нар дооронд байж лээ. Өршөлтөө ихсэх тусмал тий. Өөрсдөө сайжраад тэр нарканы 70% ядаад нэг 40% болох хөлөөдөө тий. Тэгэл дагаал тэрнтэй roast юу таад явах тий. Бас бидний нэвтрүүлгийг эхлэхээс өмнө нэг гоё сонирхолтой юм ирсэн. Бид дэс айгуу чанартай кофе хаас айгуу ууж байгаа юм билээ шүү тий. Тий. Тэр нэг одоо GSMS байгаа гэж кофенууд шууд аваад уудаг шүү дээ. Тэрнээс жишээлбэл яг нэг үрнээсээ гаргаж ирж байгаа instant биш кофенууд ууж байгаа гэж сонслоо тий. Юу яасан юм аа нэг сонирхолтой юм болсон. Яасан гэсэн чинь бид нар нөгөө кофеныхаа үйлдвэрийг бид нар үйл ажиллагаа явуулаад бол жил болцсон. Гэтэ яг Masa брэндээ гаргаад болохоор одоо 12 сараас хойш гаргаж байгаа байхгүй. Тэгээд жилийн өмнө болохоор яг кофегоныхаа өмнө бид нар нөгөө Таиландаас одоо кофений эксперт хүн авчираад тэгээд яг хуралт хийгээд одоо кофеныхаа хурагчд бас ингээд сургалтаараа скилийг сайжруулсан юм болсон юм. Тэгээд тэр хүн маань болохоор яг нөгөө
Монгол гэхээр нэг кофений соёл гэж юу аах вэ гэдэг юм нэх амар юм бодоогүй ирсэн байж байгаа. Тэгээд нөгөө одоо 5 дахь идэлгүүрүүдээр ороод кофег намсаад үзсэн чи амар чанартай кофе байсан гэд бүр юм freshly roasted амар чанартай кофе байсан гэ. Тэгээд монголчин бас те ийм зах зээл байгаад байгаа юм биш те гэ те. Тэгэхэд even нөгөө Таиландын одоо айдахтай дэлгүүрт болохоор бүр одоо байдгүй чанартай кофе Монголд байгаад байна те ингээд нэг хашиж орсон те GS үрж орсон, Еврож орсон айгуу гоё чанартай кофенууд байгаад байна гэд тэгдэм байлээ. Тэгэхээр тийм байлээ шүү гэж те. Тэгээ одоо энэ ер нь зарагдж байгаа сувгууд нь болохоор ер нь GS дээр илүү харагдчихлаа те. Тэнд GS-ийн кофенууд дандаа масала кофе байгаа юу? Одоо гэвэл тийм болох бах те. Яг болмоор л юм. Болмоор л тийм. Чэйнүүдийн бүгдийг надад мазаалаа болгочмаар л шүү дээ. Гэхдээ яг бид нар шууд нөгөө тийшээ яарахгүй байгаад байгаа л да. Ягаад гэвэл биднээс хамаарахгүй тэр чинь яг бид нар айгүй чанартай кофег гаргачлаа. Тэгээд буцаад кофе машин дээр буухтаа тэр чинь дахиад нэг чанарын шаардлага хангасан байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар өөрсдөө энийг яг ингээд чанараа барьж чаддаг болсныхаа дараа одоо кофе шопууд одоо тэр тийшээ өөхөө сонирхолтой байгаа. Тэгэхээр биднээс шалтгаагүйгээр амтанд өөрчлөлт орох юм бол манай кофений тий. Өөрснө гэсэн яг юу гэдэг юм уу? Юу гэдгэлээ? Газар одоо офис гэдэг юм уу? Эсвэл яг шууд ингээ борлуулалт гэдэг хүмүүс очиж үзэх. Тэрний талаар манайд нэг flagship store байгаа жижиг 35 м квадрат. Манай офис яг офислдаг байж байгаад би тийм одоохондоо бас томоор эхэлж чадахгүй юм чинь ингээд офисынхаа үүдэнд хөрхөн жижиг дэлгүүр нээсэн. Тэгэхээр айгүй хүмүүс ирж нөгөө гэртээ кофе авдаг. Юуны хажуудаа тийм очир төв гэдэг нэг Olympic Residence гэдэг тэртээ Шангилагийн хажууд. Тэрний хажууд 5 давхар барилга Улаан. Тий. Тэрний нэг давхарт Maza Coffee гэдэг. Тийм дотор аваа тий. Окей. Очно. Тэгээд дараа жил юм уу энэ жилийн 12 сард бид нар бас нэг эхнийхээ кофе шопыг нээх төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр B2C-ийг бас өөрсдөө ороод явах юм байна тий. Энэ дээр нэгдлийг нь барина гэдэг юу бол байдгүй тий. Монголын нөхцөл бол B2C, B2B хоёулаа л явж ийж ирнэ. Одоо нэг тийм гоё брэнд хийцэн юм чи одоо бүхэл суугаар талаасаа эсвэл илүү хэлэлт талаасаа тэрийг бодож байна уу? Кофе шопуудыг танилт гэхээс илүү чанар одоо бидний бүтээгдэхүүнийг хүмүүс мэдээд шүү дээ. Maza Coffee гэдэг. Бид нар яаж одоо хэрэглэгч нарт итгэл төрүүлэх үү бид нар чанарыг бид нар яаж үзүүлэх юм бол манай кофе шоп дээр ирээд амсаад үз тээ. Тэгээд яг ингээд тайлбарлаад тээ хэрэглэгч нарыг суугуулах гэдэг тийм тээ. Сүүлийн ганц юм. Түрүүн нөгөө нарко ашигладаг 70% гэдээ ярьсан те. Энийг бид нэр бууруулад за яг энэ нэх муу юм бас биш байх. Ингээл хүн болго өөрсдөө хэрэглэх хэрэгцээнд харуулаад те. Гэхдээ кофений мэдлэг манад миний бодож ирсэнс муу байна гэж харж байна. 30% дээр л яг ийм нөгөө freshly brewed ууж байгаа бол тэгэхээр энэ ингээд цаг хугацаагаар л ихсдэг юм уу? Эсвэл ингээд энийг бүүсдэлдэг юм байгаа юу? Одоо тэр 70%-ийг бууруулна шүү дээ тий. Тэгэхээр тэр ингээд зүгээр л цагаараа явах хэрэгтэй. Эсвэл Starbucks орж ирээд л бүүслэх. Яг гоо тийм Starbucks орж ирэх одоо тэгээ бид нар дотоодын үйлдвэрлэл одоо кофе хуурж байгаа бид нар өөрсдөө бас одоо educational юмсаа аягүй сайн хийж кофегоо өөрсдөө танилж мэдүүлэх. Одоо би энд орж байгаа одоо очир шалтгаан ч гэсэн одоо хүмүүс илүү яагаад кофений ард юу байдаг вэ? Ямар сторитай байдаг вэ? Бид нар юу хийгээд байгаа вэ гэдгийг мэдүүлэх гээд орж ирж штэ. Энэ одоо жижигхэн одоо энэ юу гэдэг юм те. Энэ болгон ч л одоо тэгэл 5-10 жилд хүн болгоодаг болох. Одоо хувь нэмэр болж байгаа гэж үзэж байгаа. Тэгвэл үйлдвэрлэл дээр герман тоноо төхөөрөмж бүгдээр орж ирж байгаа юм байна. Тэгээд нэмэн өртөг тэр үйлдвэрлэл дээр илүү дэлгэрэнгүй ярьж өгөөч. Ягаад чухал вэ? Ягаад чухал вэ те? Яг нөгөө монголчин өөрөө юу штэ те импортлогч улс гэж ярьж байгаа штэ те хүнснийхээ нийт бүтээгдэхүүний орог 60-аас 70% импортлж оруулж ирдэг. Тэгээд экспортлж байгаа бүтээгдэхүүнүүд нь уул уурхай. Тэгээ уул уурхай тэгээ газар ухаад тэгээд долларыг одоо Монголдо төлөвлөж байгаа. Тэр нь буцаагаад хэрэглээ олцоод гарчаад байгаа бид нэр импортлогч орог болохоор те хүнсээ авч гээ, одоо хувцас авч гээ, электрон бараа гэдэг бүх юм л одоо импортоор оруулж ирж авч байгаа шүү дээ. Тэгэхээр одоо үйлдвэрлэгч гэхэр чинь бид нар одоо тэнд одоо би өөрөө зүгээр нэг юм Италийн кофений брендийг оруулж ирээд зарчиж болох байсан. Тэгээ тэгэх юм бол
одоо би нэг sales manager надад хэрэгтэй. Тэгээд нэг нэгтлэн хэрэгтэй болно тий. Тэгж яхад бид нөр өөрсдөө энд үйлдвэрлэл хийж байгаа нь өөрөө бид нөр одоо боловсон хүчнийг бэлдэж байна тий. Одоо нэмэн өртөг болсон нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүдийг бид нөр оруулж ирж байгаа тэрийг нь одоо Монголдо бид нэр бий болгож байна тий. Тэнгүүт чинь бид нэр одоо мастер хуурагч гэдэг нэг юм оронтой байж гэн. Тэгээд кофений эксперт гэж хүн байж гэн тий. Энэ болгон чинь буцаагаад яг Монголдо оруулж ирж байгаа одоо үнцэн болж ирж байгаа. Тэгээд буцаагаад бас одоо гой бүтээгдэхүүн хийчээ тэрийг шагнаад одоо хүмүүс худалдан авч байгаа бол тэр чинь одоо бас хөрөнгөө бас эндээ одоо төвлөрүүлж чадчих шүү дээ тий. Тэр болгон бол яг Монголдо хийж байгаа одоо үнцэн үйлдвэрлэгчийн хийж байгаа үнцэн гэж хараад байгаа. Тэгээ тэрийг бас хүмүүс яг мэддэг байгаад ойлгодог байгаад яг нэг үнцэнтэй бүтээгдэхүүнүүдийг илүү аваасай гэж бол бодоод. За би өөрөө үйлдвэр хийдэг одоо үйлдвэрлэл ашиглаад хийдэг үйлдвэрлэл хийдэг болсноос хойш ер нь бол дотоодынхаа бүтээгдэхүүдийг аюул сонирхдаг болсон. Тэгээ бас дэмжиж худалдан авалт хийдэг болсон. Тэгэхээр буцаагаад монголчууд маань ч гэсэн одоо залуучууд маань бас яг тийм одоо хандлагатайгаар худалдан авалт хийж байгаасай гэж үзэж байгаа. Хандлага ер нь байдаг баха. Юунаас байдаг ч байх. Бас энэ үйлдвэрлэгчийн ярьсан чинь биднээс экспортлох ч бас боломж. Тэгэхээр бид нар ч одоо өөрсдөө энэ гоё ноу хавыг тэ Монголдо бий олгоод ингэснийхаа дараа үнэхээр болж ивэл бол экспортлох яагаад болохгүй юм те. Өөрсдийн гэсэн юм юутай те. Одоо unique selling pointтай те. Тэгээ гоё амт ч юунд ч юу оруулдгийг хэлээд кофеч янз бүрээр амт оруулаад. Тэгэл мазалаатай гэл ярихад ингээл гадаадууд бол аюу сонирхож шүү дээ. Одоо нэг гаднаас бас юу авч авдаг шүү дээ биш ээ. Гадагшаа манайхаа ингээд одоо бэлэг авч авдаг шүү дээ. Тэгэл хамаг Монгол брэндүүд аваад яа. Тэр дээр айгүй хөөрхөн стори хэлсэн чинь надад айгүй олон хүмүүс нэг direct message-ээр ирдэг баг. Гадаад амьдардаг хүмүүс захиулаад аваад дуулаа. Спанд амьдарч байгаа хүмүүс захиад аваад дуусан. Айгүй гоё юм. Тэгэл нөгөө Францд одоо элчинд ажилдаг манай нэг найз өгдөг. Тэр явуулсан чинь хүн ирсэн чинь одоо Монголын тренд болж байгаа кофе гэд надад маса ирлээ гээл те. Ингээд энэ тэмдгүү яваад байгаа. Тэгэхээр бас нөгөө юу юм шиг байгаа. Нэг юм авч очиод бэлэг болох бас болоод байгаа аахгүй тэр чинь аюу хөөрхөн болоод тийм nice тийм тэр концепт нь ч гэсэн анхнаасаа тэгж хийсэн юм аа. Та харах юм бол тийм нөгөө нэг юу ахгүй бэлгийн сет энэ төр хүртэл гардаг гоё хайрцаа сав баглаатай тэр нэг ингэ түнд өгөхөд бас аюу гоё бэлэг болоод байгаа. Онгоцны буудлын дээр зарж байгаа юу? Зарахгүй байгаа шүү дээ. Дараагийн бол тэр энэ те. Би хараа сая яг энийг ярьсан чинь Вьетнамаас яг ингэж нисгээд тэнд ингэж Вьетнам кофегээ бэжсэн. Тэр өөрөө Монголд ирсэн жуулч ч гэсэн явхдаа Монгол кофегээ авах юм хэмжээнд гоё. Харин онгоцны буудлыг харж ивэл окей. За биднийдээ маш их баярлалаа. Миний нөгөө гоё одоо кофений соёлыг Монгол яаж авч байгааг ярьлаа тий. Тэгээ та өөрсдөө үйл ажиллагаа хийсэн яаж авч байгаас миний нөгөө гоё ярьлаа. Баярлалаа биднийдээ. За баярлалаа. Урьж оролцуулсан та хоёртаа баярлалаа. Хамаг амал ярьчлаа гэдэг байна. Амаалаа тий. Гоё нээлттэй ярьлаа тий. Тэгээд Монгол брендийг үүсгээрээ тий. Яг зөв. Тэгээд Монголын өөрсдөө брендийг бас байнга дэмжиж явах хэрэгтэй гэдэг 100% санал нэг байна. Тэгээд үзэгчтэй ч гэсэн бас тхийг өрөөлж जैन тий. Тэгээд өдөө хүртэл хамт байсан бол даа болон subscribe товчлоороо дараарай. Тэгээд бас Mazada кофетэй холбогдохыг хүсэж ивэл тэр онгоцтой холбоотой газар мазар авир тий. Бүгдээрээ комент хийгээд үлдээвэл бидэд бас холбож өгч болно шүү. Тэгэхээр заавал сэтгэлээ хуваалцаарай гэж хүсэж шүү. Тий. Монголын хамгийн анхны үндэсний подкаст онтай. Follow хийгэрэй гэж тий. Тийм шүү. Тэгээд бас бидний social сувгуудыг дагаарай гоё. Чухал хэсгүүдийг бид бас шортлоод гаргана. Тэгэхээр баярлаа гэж хэлээ да. Тэгээд. За баярлалаа. Баяртай. За баяртай.